хүний тухай арчлын тухай парламентын тухай Thank you so much for coming, and I would like to thank Хүмүүс эрхийнхээ хувьд ажиллах Иргэн байсан шиг ажиллах хүнийхээ асуудал нэг эрхийн талаар хаяа нэг тулгын цаа асуудал гарах юм бол телевизээр сонсдог. За Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулинд бүх нийтэд хүний эрхийн боловсрал олох, боловсролыг хөгжүүлэх талаар ийм заалтууд байдаг. Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрхийн боловсролыг олон нийтэд тэр дундаа одоо зорилттой бүлгүүдэд төгөх ийм зорилготойгоор үндсэндээ энэ сүүлийн 13 жил бол хүний эрхийн үндэсний комисс ажиллаж байгаа. Тэгэхээр боловсролыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлнэ гэдэг маань нэгдсэн улсын байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн дэлхийн боловсрол хөтөлбөрийн дагуу үндсэндээ агуулга нь чиглэгдэж явж байгаа. Тэр дундаа яг хүний эрх ямар одоо чиглэлд ямар хүмүүс зорж хийх ёстой вэ гэдэг дээр бол бид нар гол зорилгоо болгосон юм байна. Тэгэхээр энэ олон нийтийн цуврал лекц гэдэг бол олон нийтэд тодорхой хүний эрхийн зөрчилттэй холбоотой сэдвийн хүрээнд боловсрал олох зорилгоор бол чиглэгдэж явагдаж байгаа. Жишээлбэл сүүлийн 2 жилд нээлттэй нийгэм форумтай хамтарч хийсэн энэ олон нийтийн лекцээр дамжуулаад бид нар хүний эрх тэр дундаа одоо сэжигтэн ялагдагчийг эрүүгийн байцаан шийдэх ажиллагаанд хамгаалах эрх гэдэг юм. Эсвэл одоо парламент дахь хүний эрх, за хөнгөвчлөх хэмжлэгээтэй холбоотой, ялангуяа эрүүл мэндийн хамгаалах эрхтэй холбоотой заалтууд, хүний эрхийн боловсрал, туруулын орчинд одоо ямар байх ёстой гэдэг дандаа ийм сэдвчилсэн зорилгоор энэ лекцүүдийг бол мэрэгчсэн ийм судлаач эрдэмтэн хүмүүсээр бол тавьж хилцүүлж байгаа. Тэгэхээр энэний гол зорилго нь болохоор ерөөсөө энэ хүний эрхтэй холбоотой бүх одоо хөтөлбөрүүд, бүх одоо ойлголтууд олон нийтэд тэр хэмжээгээс хүрээсээ тэр дотор заалтууд нь хүний эрхтэй жоохон яаж холбогдож байгаа үедээ бид нар хүмүүст энэ олон нийтийн лекцээрээ дамжуулж хүний эрхийн боловсролыг олох чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаамаа. Тэгээд энэ DVD-ийн энэ лекцүүдийн нээлтийг одоо ингэж багцлж хүргэж байгаа, энэ хүргэж байгаа нийтлүүд, энэ хүргэж байгаа лекцүүд та бүхний ч гэсэн одоо хүний эрхийн боловсрал, хүний эрхийн бүх одоо үйл ажиллагаанд чинь тус нэмэр болох хаа гэж бид нар төлөвлөж хийгдсэн учраас та бүхэнд энэ ажилд чинь бас амжилт хүсье. Нээлттэй нийгэм форумын стратегийн нэг үндсэн чиглэл бол хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх явдал юм. Энэ хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэхэд бид хүний эрхийн үндэсний комисстай хамтран олон чухал ажлыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд тухайлбал хүний эрхийн тухай ярилцсан өглөөний сар бүрийн уулзалт байна. Мөн хүний эрхийн олон нийтийн лекц. Хүний эрхийн олон нийтийн лекцийг онцгойлон авч хэлэхэд бол энэ хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн мэдрэмж хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэх, хүний эрхийг онлын түвшинд хөгжүүлэхэд бол өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа чухал арга хэмжээ гэж хэлж болно. Бид энэхүү арга хэмжээндээ хүний эрхийн чиглэлээр өндөр мэргэжсэн, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг гадаад дотоодын эрдэмтэн судлаачдыг бол урьж оролцуулж тэдний одоо ариун туршлагаас нь яриалахын зэрэгцээ тухайн одоо салбарт хүний эрхийн ямар одоо чухал асуудлууд байна, энэ асуудлыг шийдэхэд ямар одоо чухал одоо хувь нэмрээ иргэд олон нийт төр иргэний нийгэм байгууллага хийх боломжтой вэ гэдэг талаас нь бид бол ярилцсан юм аа. Олон нийтийн лекцийн маань хөндөгдсөн сэдвүүд гэх юм бол үндсэн хууль ба хүний эрх, парламентын хяналт ба хүний эрхийн асуудал ч гэдэг юм уу, эсвэл охид эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, үйл ялгуурлан гадуурхах хандлага ба тэгш байдлын зарчим, мөн хөгжил ба хүний эрхийн асуудал хэмжлэн энэ салбарт тулгамдж байгаа олон чухал асуудлуудыг олон нийтийн лекцээрээ үндсэн байдаг. Энэхүү олон нийтийн лекцийг өнөөдөр бид нар олон нийтэд бас DVD хэлбэрээр хүргэх гэж байгаа нь бол чухал ач холбогдолтой юм. Ингэснээрээ бол олон нийтийн лекц маань тухайн одоо танхимдаа яригадаад өнгөрөх асуудал биш, бас мөн иргэд сонирхсон хүмүүс бол бас хэдийд ч энэ сэдвүүдээр өөрсдийн ялангуяа сонирхсон сэдвийн лекцийг бол болоод үзчих боломжийг нэмэгдүүлж байгаа. Энэ лекцийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаараа бол энэ DVD бол онцгой чухал ач холбогдолтой гэж бодож байна.
сайн байцгаана. Хүний эрхийн үндэсний комиссийн нийтийн нэгэн форумыг хийж байгаа энэ ажлыг бол бид нэр үнэхээр их чухал гэж бодож байгаа. Үнэхээр хүний эрхийн талаар хаяа нэг долгон цаа асуулт гарах юм бол телевизээр сонсдог, дуртай байдлаар сурах бичигдсэн байдаг бах. Тэгээ зарим үед хичээлдээ үздэг, үзэл мартчихдаг. Ерөнхийдөө хоорондоо яриад тэгээд нэг оролцооны аргаар сургалтуудаа хийдэг болохоор олон хүн тэр бол өгч чаддгүй. Оролцооны аргаар сургалт хийх 30-аас дээш хүн бид нар бол оролцуулж чаддгүй. Тэгэхээр нэлээд хөвгөлмөл хүрээнд энэ хүний эрхийн тухай илүү гүнзгий ярилцлага яваад өнгөрчдөг. Нийгэм болохоор хүний эрхийг дутуу ойлгосон хэвээрээ тийм учраас одоо өөрсдийнхээ эрхийг ч хамгаалж чадахгүй, бус хүмүүсийн эрхийг төлөөж гисэн дуугаа өргөж чадахгүй. Тэгээд төрийн дур зорилгыг хязгаарлаж чадахгүй явсаар ирсэн. Хүмүүнлэг нийгмийн талаар бид нар тэр болгоо ярьдаг. Арчилсан нийгэм гэж яриад байдаг. Арчилсан гэдгээ маш явцуг хязгаарлалт хүрээнд ойлгоод ирчихсэн. Тэр нэргээд нөгөө арчилтыг читгэн утгаар бичүүлэхэд саад болоод байдаг. Хүний эрхэм чанар гэдэг одоо манай албан ёсны орчуулгад болохоор хүний алдар хүнд гिचгсэн байж байгаа. Алдар хүнд гिचгэлээр одоо зарим хүмүүсийн хувьд бол тэр нэр төргээд илүү өнгөц байдлаар ойлгоод байдаг. Тэгээд энэ зүйлийг маш чухал зүйлийг хүний эрхэм чанар одоо англиар бол human dignity гэсэн үг байна. Dignity. Тэгээд human гэдэг нь хүмүүний. Оросоор болохоор человеческое достоинство. Достоинство гэсэн үг гэдэг. Монгол дээр болохоор яг ингээд нэг сэтгэлд нийцэх үед за яг болж байна энэ утга бол энэ үгийн утгыг илэрхийлж ингэж хэлэх үг олдохгүй байгаа учраас бид нар бол эрхэм чанар гэж яваад байгаа. Алдар хүн гэдгээс эрхэм чанар гэдэг нь арай дээр юм уу? Тэгэхээр бас нэг шүүмжил гараад ирдэг. Нэг эрхэмсэг байна гэдэл одоо өөрийгөө бусдаар дээгүүр тавиад бардам загнаад байхдаа андуурах байдаг. Тэгэхээр та нар тэгж андуурах байх гэж би үнэхээр найдаж байна. За тэгэхээр эхлээд хүний эрхэм чанарын талаар ярих гэж оролдъё. Энэ бол нэлээд гүн ухааны тэгээд гүн ухаанаас гадна одоо спиритуал гэж хэлдэг. Нэлээд тийм одоо монголоор бас оюун санааны гэж заримдаа хэлээд байгаа. Тэгээд тэр нь бас энэ спиритуал гэдэг үгийг бүрэн илэрхийлэхгүй байгаа юм уу гэж бодоод байдаг. Оросоор болохоор духовно гэж байгаа тийм ухахдах. Тэгээд тийм болохоор энэ талаар ярихад бол нэлээд хэцүү. Хүний эрхийн тухай ярихад илүү амархан яагаад гэвэл илүү эрсдэл стандартууд руу явчихдаг. Энэ болохоор илүү гүнзгий зүйл учраас хүн гэж юу юм бэ гэсэн тэр нөгөө философийн одоо мөнхийн асуулт тийм хүн гэж юу юм бэ? Хүн юуны төлөө төрөлт юм бэ? Амьдрал гэж юу юм? Яах гэж хүн амьдрал тийм гэдэг асуултуудтай холбоотой учраас энэ талаар ярихад бол тийм амархан биш. За тэгээд төрийн тухай ярина. Төрийн тухай ярихдаа би та нарт төрийн тухай хэд хэдэн онол байдаг гэдэг. Тэгээд тэр онолуудын зарим надад илүү чухал гэж санагдсан онолуудаас танилцуулна. Тэгээд хүмүүнлэг нийгэм гэдгийн талаар юу хүмүүнлэг нийгэм бэ гэдгийг ойлгоход юу хүмүүнлэг биш юм бэ гэдгийг ойлгуулбал бас арай дүт зам юм уу гэдэг тэр үүднээс нь авч үзээд тэгээд жоохон ярилцсан ах гэж найдаж байна. За тэгэхээр хүний эрхэм чанар тэгээ яг уу шашны магадгүй шашин тэгээд яруу найраг уран зохиол энэ хүний эрхэм чанар гэдгийг илүү сайн илэрхийлж чаддаг. Одоо эргэцэн үг хэллэгээс илүү тийм тэр нэг ийм асуулт байдаг. Зен буддист нэг ламаас асуусан байгаа юм. Будда гэж юу юм бэ гэдэг. Тэгээд тэр лам хариулсан. Юу Будда биш юм бэ гэж. Тэгэхээр амьдралыг бид нар юу гэж ойлгохгүй гэдэгтэй холбоотой байхгүй юу? Юу Будда биш юм бэ гэхээр бүх юм Будда гэсэн үг байхгүй юу? Тэгвэл Будда гэж юу юм бэ гэхээр ерөөсөө бүх юм болчихж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр хэрвээ бүх юм Будда юм бол, чулуу Будда юм бол, тэнгэр Будда юм бол, тэр шувуу Будда юм бол, шувууны өндөг Будда юм бол, тэ? Тэгээ энд сууж байгаа хүн болгон Будда юм бол бид нар Буддатай яаж харьцах ёстой юм? Буддатай хүн яаж харьцах ёстой юм? Тэ? Байгаль Будда юм бол хүндэлж маш нандин, маш чухал зүйл гэж тэ хайрлаж, нандинаж, инэрч тэ хүндэлж, тийм мэдэрч тэ хайцах ёстой. Хүмүүр Будда, хүмүүр эрхэм
гайхамшигтай оршихуй. Заримдаа бид нар өөрийнхөө тухай боддоггүй тэр маш том алдаа. А зөвхөн өөрийнхөө тухай бодох юм бол бас нэг том алдаа. Тэгээ өөрийнхөө тухай би юу юм бэ те? Би хүн. А тэгвэл хүн гэж юу юм бэ? Гэт ер нь бол хизээ амт бодож явах хэрэгтэй. Хүн гэж юу юм бэ? Хүний чанар гэж юу юм бэ? Хүний үнэртэй гэж ярьдаг монголчууд. Тэ? Хүн чанар сайтай гэж ярьдаг. Тэг хүн шиг хүн гэж ярьдаг. Хүн шиг амьдрах гэж ярьдаг. Тэ? Хүний доор орохгүй. Эсвэл намайг хүн гэж тоосонгүй гэж боддог. Тэ? Тэгэхээр хүн гэж юу юм бэ гэдгийг бид нар бодож явах шаардлагатай байна. Тэг буддизмын үүднээс авах юм бол тэг хүн бүр Буддаг шүтэн гэдэг чинь амьтаа амьгүй бүрийг шүтэн гэсэн үг. Тэ түрүү чи ярьснаар. А Христосийн шашны үүднээс болохоор хүн бүр Бурхны бүтээл гэж ярьдаг тийм үү? Хэрвээ одоо та нарын зарим танил бол Христосийн шашинтай. А тэгээд Бурхан хаана байна вэ гэх юм бол чиний сэтгэл байна. Хүн бүрийн сэтгэл байна гэж ярьдаг. Тэгэхээр бүх шашин би тэгж боддог. А тэгээд мөргөл зөвхөн шашин биш. Одоо жишээл бөөгийн мөргөл. Тэ бусад итгэл үнэмшлийн энэ нөгөө спиритуал уламжлал зөвхөн нэг юмны тухай ярьдаг. Тэр нь болохоор хүн хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдран өөрийгөө болон эргэн тойрныг хайрлаж амьдран. Ерөөсөө хайрын тухай мэд үг хэлдгээр тэ ойлголцохтой жолцож болох юм. А гүн ухааны үүднээс гэх юм бол бид Кантд маш их дуртай. Кант одоо маш олон гайхамшигтай философчд байгаа. Тэдний нэг нь болохоор Кант. Тэгэхээр Кант болохоор хүн бол ухамсарт, рационал, тэ автоном гэдэг бие даасан гэж байгаа. Төрөлхөөс бүрэн эрхчлөөтэй өөрийгөө удирдах, бие даасан шийдвэр гаргах чадвартай. Ямар ч өөрөө туйлын зорилго, би өөрийн гэсэн зорилго. Хизээч өөр зорилгод хүрэх хэрэгсэл биш. Би хүн, би хэрэгсэл биш. Нийгэм жагсны байдлыг гажуудуулдаг гэж байна. Тэг хүн ийм сайхан төрж байна. Өөрөө сайхан амьдрахын төлөө, тэг аз жаргалтай амьдрахын төлөө төрж байна. А гэтэл нийгэм хүмүүжүүлж байна, нийгэмшүүлж байна, боловсруулж байна, гэгэрүүлж байна гэж гажуудуулчихдаг гэж байгаа байхгүй юу? Хүний тэр одоо байдлын чанар. Улмаар нийгмийг ёс зүйн болон ёс суртахууны гажуудалд хүргэдэг гэдэг. Нийгэм өөрөө хүнийг гажуудуулаад эргээд нөгөөх нь нийгмийн гажуудал болдог гэдэг. Тэгээд би ерөнхийдөө бол энэ Канттай нэлээд санал нийлдэг байхгүй яа. Тэгвэл хүүхэд өөр аюул мундаг гэж боддог. Төрөлтөө гайхамшигтай хүүхэд бол. Тэгээд хүүхдийн маш чухал нэг чанар жишээлбэл тэгээд маш олон чухал чанар. Нэг нь болохоор хүн болгоныг адилхан гэж үздэг байхгүй юу? Тэгээд жоох хүүхэд одоо манай том хүү дандаа чи гэдэг байсан. Ээжээ чи, эмээ өвөө чи, бусад улсууд цөмөрөө чи. Тэгээд тэр нь миний чихэнд аюу гоё сонсогддог. Тэгээд хүн болгонтой ерөнхийдөө бол адилхан хайрцсан. Тэр баян ядуу гэхгүй, тэр том жоохон гэхгүй, тэр дараа зэрэг гэхгүй. А гэхдээ бид нар хүүхдүүдэд заагаад өгчдөг байхгүй юу? Чи намайг та гэж. Тэ? Одоо тэгээд нөгөө багш нь загнах гэдэг ч юм уу. Тэгээ айдаг, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. А өшөө дээрээс нь аюу муухай юм хийдэг. Бусад хүмүүс чамайг шоолно шүү. Өөрийнхөө байх тэр чадварыг бусад хүмүүс яах бол гэдэг тэр нөгөө нийгмийн контрол хяналтыг дотогшлуулаад авчдаг хүүхэд. Дандаа тэ чөлөөтэй би юу гэж бодож чи би юу хүсэж гэдгээ органик байдлаар чөлөөтэй тэ натурал байдлаар илэрхийлэхийн оронд бусад хүмүүст юу таалагдах бол гэсээр байгаа өөр хүний амьдралаар амьдрах болдог. Тэгээ хизээч хаж байгаа хүрхгүй. Тэгээ яг өөрөөрөө байж болохгүй бол дүрд тоглосоор. За Декарт бид нар бол ерөнхийдөө энэ нөгөө модерн гэх юм орчин үеийн сэтгэлгээтэй хүмүүс. Тэгээ орчин үеийн сэтгэлгээ модернити гэж англиар хэлээд байдаг. Нэлээд шүүмжлэлт өрцөн л дөө постмодернизм гэсэн. Ямар шүүмжлэлт өрцөн гэсэн чи ерөнхийдөө бол одоо Декартаас ахуулаад зөндөө олон онолчид оюун ухаан тэгээд матер гэдэг. Тэгээ санаж байгаа зарим Марксыг санаж байгаа те оюун ухаан ахтагч матер ахтагч тэгээд ахын маргалдчихдаг. А тэгээд энэ нь маш арчилсан бус хүмүүнлэг бус үзэл гээд нэлээд шүүмжилсэн. Ялангуяа феминистүүд маш их шүүмжилсэн. А расизмын эсрэг тэмцдэг те одолчид бас нэлээд шүүмжилсэн. Яагаад гэх юм бол хүн цогц байхад
Тэ оюун ухааны биеэс нь салгаад тэр оюун ухаан мэдлэг одоо юу гэдэг тэр илүү чухал. Бусад юм чухал биш гэнгүүт хүний биеийг яаж ч болно. Яаж зовоож болно. Ямар ч хүнлэг бус нөхцөлд байлгаж болно. Хамгийн гол нь энэ оюун ухаан гэдэг. Тэгээ оюун ухааныг хэд шүтгэлээр биед хэрцгийг хандаад биеийг үл огоороод тэ тэгээд өшөө цаашлаад явах юм бол одоо жишээлбэл нөгөө боолын нийгэмд болохоор боолчуудыг оюун ухааны хөгжихгүй хүмүүс гэдэг. Зөвхөн бие гэж хараад тэгээд тэднийг бол одоо мал амьтан шиг тэ тэднэртэй маш хариг сарцж байсан гэдэг. Нөгөө цагаан эзэн нь болохоор оюун ухаанлаг болоо. Эсвэл эрэгтэйчүүдийг аюун мундаг оюун ухаанлаг гэж. Эмэгтэйчүүд болохоор одоо хүүхэд мөхөд гаргадаг байгальтай илүү ойрхон бие гэж тэ дугаарладаг, зандаачлалдаг гэдэг. Тэгээд постмодернизмын нээлт гэдэг. Уг нь бол нээлт биш байхгүй ягаад гэвэл айл авангардтай буддизм болон бусад спиритуал уламжлалууд бол энийг хэлжсэн. Оюун ухаанаас гадна хүний зүүн бэлэг тэгээ энэргүй сэтгэл хайрлах чадамжид суурилсан мэдлэг гэж зүйл гэдэг юм аа. Ойлгох гэж зүйл гэдэг. Тэгээ заримдаа бид бас хэлдэг ш мэдхээс илүү ойлгох чухал гэдэг. Тэ? Тэгээд зүв байхаас илүү хүнд энэргүй хандах нь илүү чухал гэдэг. Тэгэхээр бид нар илүү хүмүүнлэг байх гэх юм бол тэ оюун ухаан би ер нь хүн гэдгийг бид нар юу гэж боддог вэ гэдэг дээр ч гэсэн дахиад нэг бодож үзэх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр хүний эрхэм нандин чанар тэ амьд явах эрхэмсэг урших тэдгэрийг дээдлэх зарчим хүний оюун ухааны онцлогоос хамаарахгүй гэдэг. Оюун ухаан шүтчихээр ялангуяа одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй одоо нэг муухай үг гэдэг оюуны хомсдолтой эсвэл хоцрогдолтой гэсэн улсуудыг хүн биш гэж үздэг. Эсвэл хүүхэд хүн биш. Яг гэвэл аюун мундаг оюунлаг тэ зүйл гаргаж чадахгүй гэж үздэг ч юм. Тэгэхээр хүний хүндлэн гэдэг нь тухайн хүний оюун ухааны чадамжаас эзэмшсэн боловсролоос мэддэг чаддаг зүйлээс нь үл хамааран хүн болж төрсөн хэвчин. Тэгээд өшрөө цаашлах юм бол амтлан бүрийг, ургамал бүрийг байрлал дээр аяар бид нар нандинг хайрлаж, хүндэлж явах хэрэгтэй. Тэгээд хүний эрхийн түгээмэл тунхгийн энэ үйлдвэр уг надад их таалагдсан. Харамсалтай Монгол дээр буух дээр нэг сэтгэл хөдлөн сонсогддог. Хүн төрөлхтний гэр бүлийн гишүүн бүрт угаас заяасан эрхэм чанар болон тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхийд дахин эрхчлөлөөр шудраг яс ихтэйг тогтоохын үндэс мөн. Тэгээ хүний эрхийн түгээмэл тунхлыг 1948 онд улс орнод баталсан. Юуны дараа баталсан? Дэлхийн 2 дугаар дайн. Дэлхийн 2 дугаар дайны өмнө дэлхийн 1 дугаар дайн. Аимшигтай далайцтай. Өмнө нь бол тэр тийм дэлхийн дайн гэж бол учиргүй нэг одоо юу гэх хэдэн зууны туршид болоог за магадгүй одоо Чингисийн тэ тэгээд одоо юу бас бусад Александр жишээлбэл тэдний одоо тэр дайралтыг бас хэлж болох юм. Харин маш олон оролцсон тий. Тэгээд ингэж талцаж хоорондоо байлцсан. Дээрээс нь өндөр технологиг ашиглаж өөрөөр хэлбэл хүмүүсийг олноор нь устгах зэвсэг хэрэглэж хийсэн дайн дэлхийн 1 дугаар дайн, дэлхийн 2 дугаар дайн. Маш аюултай. Тэгээд дэлхийн 2 дугаар дайн та нар санаж байгаа ямар амар хэрцгийлэл болсон. Тэ еврейдийг хамруулан устгасан. Гомосексуалист гэж үзсэн улсуудыг тэ одоо өөртөө адилах хүүсийн хүнтэй хайрдуулсан харьцаатай байдаг. Ялангуяа эрэгтэйчүүдийг хамруулан устгаж байсан. Дээрээс нь цыгануудыг тэ зөвхөн еврейд биш. Нэлээд олон хүмүүсийг бол хамруулан устгаж байсан. Бид нар ерөнхийдөө нөгөө Оросд Германийн тухай аягүй сайн мэддэг. Гэхдээ Японууд Японууд бас юу хийсэн? Тэгээ Хятадд яасан? Тэгээ саяхан нэг кино гарч ирсэн. Аягүй чухал кино байлаа нөгөө Накинд Япончууд орж ирээд үзсэн юм байна уу? Тэгээ аимшигтай. Тэр бол үнэхээр тэгээд ном байдаг байхгүй юу? Накины хүчин гэж. Накины хүчин цэцэн гэж. Аимшигтай хэрцгийлэл хүмүүстээр аимшигтай туршил, аимшигтай устгал явагдсан. Тэрний нэг суурьнтэй тэр нэг фашист онол тийм үү? Цэвэр цусны Ари. Бусад хүмүүс болохоор дэд хүмүүс эсвэл хүн биш. Хэрвээ хүн биш гэж үзэх юм бол яаж бол боолчлын үеэрч, колоничлын үеэрч бид нар тэрийг харсан. Тэгэхээр хүн бүрийн тэр нөө эрхэм чанарыг тэр хүндэтгэх
Тэгээд улмаар нөө зам ёсны эрх хэрэгжүүлэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь дэлхийд инх тайвны үндэс мөн шудраг ёсны үндэс мөн. За цаашаа явж болж байна уу? Тэгэхээр би бол гэж боддог. Миний логик бол юм. Хүн болгон найдаг. Тэгээ эрхэм чанартай. Угаас яасан. Эрхчлөөтэй эрхэм чанартай. Тэгэхээр энийг нь хамгаалахын тулд юуны өмнө төрөөс гэхдээ зөвхөн төрөөс биш хамгаалахын тулд хүний эрх гэсэн эрх зүйн ойлголтыг бид нар гаргаж ирээд тэрийг нэг талаас яг философи ойлголт нөгөө талаас болохоор эрх зүйн стандарт 3 дахь төрөөсөө хууль гаргаж ирсэн. Тэгэхээр манайхан тэгээд дээ хүний эрх гэхлээр л ерөөсөө эрх гэдэг үгийг л бодчих. Эрхэнгүүтээ тэрийг яагаад ч дур загвар авирлах гэж ойлгочихсон. Тэгээд дур загвар авирлах гэж ойлгонгуудаа үүргийн яри. Тэг яагаад эрхчлөөс бид нар тэгж айж байна? Эрхчлөө гэж юу вэ гэдгийг эрх гэж юу вэ? Эрхчлөө гэж юу вэ гэдгийг ойлгочих гэсэн эхний сэтэл биш. Эхний сэтэл энэ биш ээ. Нөгөөх юм. Одоо албадлагын яри, үүрэг, хариуцлага тэрийн яри. Тэгээд бас айгүй болцол тавих дуртай. Үүргээ биелүүлж ирэхээ идэл. Ирэхээ идлээгүй хүн үүргээ ухамсартайгаар биелүүлэх байхгүй юу нь бол. Дээрээс нь үүрэг гэхээс илүү хариуцлага гэж ярих шаардлагатай байгаа. Жохон өөр ойлголт. Төрийн тухай ярих уу? За одоо би танаас асуув. Та нар хариулъя. Төрийг юу гэж ойлгодог вэ? Төр гэж юу вэ? Төр гэхлээр толгойд юу бууж байна? Татантай. Юу ч хамаагүй зөв буруу гэсэн юм байхгүй юу? Төр гингүүд юу бодогдож байна? Иргэдийн төлөв байвал чанга хэрэггүй. Иргэдийн төлөв байвал хазарчлан ноёрхол бүрэн тогтцсон юм. Дангаар ноёрхох. Дангаар ноёрхох. Затраа чимэг байгаа нөхдөд. Төр гэхээр юу санагдаж байна? Юу бодож байна? Төр хэрэгцээ. Заавар. За төр гоё муухай юу? Амар амархан юм. Гоё муухай. Төр гэхээр гоё санагдаж байна уу? Нэг онцгой санагдаж байна. Гоё байх ёстой. За ёстой. Гэтэ одоо яг муухай чинь хамгийн ихний юу? Гоё муухай. Муухай. Гоё. Одоо гоё. Одоо ямар мэдрэмж төрж байна? Одоо манай клуб яваад. Янз янз байдаг. За тэгвэл ингэ заяа. Манай төр Монголын төр одоо гэж бодохлоор ямар байх ёстой биш. Тэ яг одоо манай төр гэж бодохлоор сайхан санагдж байгаа нь гараа өгдөг. Гайхахгүй үргүй. Сайхан санагдж байгаа. За муухай санагдж байгаа. Илүү олон гараа өгч जैन тэ. За энэ дэрнэ. Монголчууд төрийг агшилсан маягаар бол хараахан ойлгохгүй байгаа. Ерөнхийдөө нийтлэг хандлага болох дээр. Төрийн минь сүл төршөө гэж бурхан дахиад мөрөж байгаа юм шиг тэгээ төрийн өмнө гим хийц юм уу яагаад төршөө гэдэг би тэрийг бас ойлгохгүй байна. Төрийн хар хүн эрэгтэй хүн байдаг. Төрийн хар хүн гэдэг. Төрийн хар хайрцаг яагаад дандаа хар юм тэ тэгээд нэг дарга юм шиг нэг төрөөс айдаг тэ нэг даргаас айж байгаа юм шиг нэг тийм айдастай. Тэгээд нэг ямар нэгэн албан тушаалт ямар нэг юм хийчих юм бол хамгийн ихний реакц нь ялангуяа магадгүй арай жоохон нөгөө нас ахмад носталгизмын үед дарагдуулсан улсууд модтой шууд ингэ бүгд нь орох гэдэг. Тэгээд яагаад надад ингэж хэлж байгаа юм гэж асуух юм. Тэгээд гим хийц юм шиг ингээл
Зарим нь болохоор ардын башиг заах болох гэдэг. За тэгээд нөгөө төр нь бас заах гэдэг. Тэгээд би дөнгөж сая бас нүдэнд маш эвгүй харагдсан нэг зүйл харсан сонин дээр зөв монгол хүн гэсэн. Харсан уу? Юу вэ зөв монгол хүн гэдэг? Боловсролын бодлого юм байна. Тийм. Тэгэхээр боловсролын тогтолцоогоор төрийн өнцгөөс харахад эсвэл тухайн төрийг барьж байгаа намын өнцгөөс харахад ямар монгол хүн зөв бэ гэдгийг тодорхойлох гээд байна гэж би харах. Тэнгүүдээ тэр зөв гэсэн одоо хайрцаг руу биднийг тэр манай залуу үеийг болохоор чихэхтэй. Тэг хинт ийм ирэх вэ? Тэг зөв хүн, тэг зөв монгол хүн, өчигдөрөөс монгол хүн гэж юм бэ гэдгийг тодорхойлох миний өмнөөс бусад бүх хүмүүсийн өмнөөс тодорхойлох гэдэг зөв. Тэгээд хэрвээ тэр зөвөнд биш юм бол бид нар ямар болох юм? Буруу монгол хүн болох. Тэр төр ууг нь бол багш биш байхгүй юу? Тэг учиргүй багшлах гэдэг унах юм бол бид нар бол маш их хадаж хандах хэрэгтэй. Тэгээд зарим нь болохоор бас илбэрл эцэг эсвэл одоо ачид их гэж ойлгосон хэвээрээ. Тэгэл одоо төрийнхаа ивэл гэж одоо болтол яриастай. Тэгээ ялангуяа нөгөө шагнал гардуулахлаар нэг имийг хөрөх юм за тэр чи имээ зайлвал нам төр гэж хэлдэг байна. Социализмын үед нэг л нам байсан. Тэр нам нь төрийн эрхийг барьдаг байсан. Тийм учраас нам төр байсан байхгүй юу? Хоёр тусдаа зүйл биш. Тэ нам төр, төрн нам. Тэгээ бас нэг гоё шүлэг байсан юм аа. Маяковский гэдэг одоо залуу юу бол мэдэхгүй байх л та. Маяковский партия и Ленин гэж нэг гоё шүлэг бичээд одоо гоё гэж байгаа юм л та. Тэр нь болохоор яг нөгөө коммунизмын залуугт их нийцсэн байсан болохоор их алдаршсан шүлэг. Өгөө тэрнээс өөр бүр гоё шүлэг зохиосон би тэрийг хийж мэдэхгүй. Зарим нь хорсон. Засгийн газар тухай үед. Тэгээ партия гэдэг нам тэ Ленин нам ба Ленин. Нам бол Ленин, Ленин бол нам. Тэгэхээр намын удирдагч, тэ төрийн удирдагч гэдэг чинь нам төр. Тэгээд төр гэдэг чинь улс орн. Тийм ойлголттой. Тэгээд зарим нь болохоор аврагч гэх. Зүгээр сууж байгаа л нөгөө төр нь аягүй сайхан сагатай иргэдийг аварчин гэж хүлээгээд байдаг. Тэгээ энэ хэлсээр аягүй явж төрцгийн байгууллагууд үүнийг хайлтаа шийдвэрлэх цаг болж гэж үзсэн. Хөрийн 3 өндөрлөг. Тэгээд хөрийн 3 өндөрлөг гэж зүгээр ажиллаа хийж байгаа гэсэн яг үүрэгч дуусна. Тэр өндөрлөгт нь байгаа хүмүүс нэг. Тэгэхдээ энд тэгж боддог хүмүүс байхгүй юм шиг байна. Яг надад юм ч сайн хэлчих байна. Одоо төр төмгөр яс ямгар гэж сонсно. Төр төмгөр яс ямгар. Яг юу гэж ямгар гэж юу юм хүмүүсээ? Ямгар гэж мэдхүү. Энэ үгийн утгыг мэдчих юм байна уу? Яс хатуу. Гэхдээ яг ямгар гэж чинь өөр юм дээр хэлэх үү? Энэ ямар юм аа? Түр гэж Түмбис юм уу? Ингэж боддог байхгүй. Яг үнэндээ бол төмгөр гэдэг чинь яг хэрвээ энэ төр төмгөр яс ямар гэдэг энэ хэл зүгнээс салгаад зүгээр өөр тэ одоо контекстгүйгээр төмгөргээ харах юм бол бид нар бол төмбис юм гэж ойлгох. Хэрвээ ямар гэх юм бол мэдгүй би бол за юу ч юм бүгд хийж бодох юм. Гэхдээ төр төмгөр яс ямар гэх хүмүүс юм байдаг. Төр дураараа авирлах тоолгүй хэлний тайлбар толгойд дэлгэрэнгүйгээр тайлбарлагдсан байж байгаа. Энэ ямарч төмгөр юм чи. Тэг. Гэхдээ нийт хүмүүс болохоор тэ үг ашиглах тоолондоо тойлонд очиж шаарахгүй тэ. Төр төмгөр юм. Яг бид нар уушрагууд тэр нөө тал биш рүү хэрвээ үгүй бол тэ. Яг бол энийг чи хэлэх тоолын бид нар ингэж дэдв. Ер нь бол энгийн одоо юу гэх юм ухамсарын түвшин. Гэхдээ энэ мэд үгийг тэ амар логиктой утга учиртай үг мэд тэ эрхнэглийн тодорхой тогтолцоог дэмжих үүднээс хэрэглээд байдаг. Тэрийн хүлээн зөвшөөрсөн. Яг ялгаагүй төрийн сүл төршөө. Тэ одоо тэр төрийн 3 өндөрлөг. Төрийн 3 өндөрлөг өөр юу вэ? Тэ тэгэхээр бас л нэг өөрчлөсөн юм. Уг нь бол нөгөө 3 засаглалтай гэх тэ төрийн эрх мэдлийг хуваарьсан. Тэ төрийн эрх мэдлийг хэд төвлөрүүлэхгүй тул хэд төвлөрүүлэх
хуваа гэсэн тийм шүүх хууль тогтоох гүйцэтгэх. Тэгээд хууль тогтоох нь гүйцэтгэх хянан шүүхэнч гэсэн хянан тийм аль. Гэтэл тэрийг нэг гурван засаглалыг төрийн гурван өндөрлөг гэж хэлэнгүүт нөгөөх нь өндөр болоод иргэдээс дээш гараад тэгээд нөгөө шүтэх ёстой, дээдлэх ёстой болоод тэгмүүдээ бүр сая зоологийн хэлснээр тэр засаглал гэсэн утгач аяндаа ингээд балраад тийм алга болоод ерөнхий хөгжил хийсээр өөрөөр хэлбэл зүгээр их мэдлэлтэй албан тушаалт байна. Тэгээд би бас нэг юу харсан юм аа, санаа харсан нэлээд дээр үе. Талигаач жасраагаан зураг. Тэгээд жасраагаа ингээд юм бодсон. Тэгсэн чинь сэтгүүлчийн бичсэн доорх тайлбар нь болохоор дээдэс юу is бясалгах вэ гэдэг. Тэр дээдэс гэдэг онцлчихсан. Тэгэхээр би тэгж боддог байхгүй юм. Монголчууд бол ерөнхийдөө феодал сэтгэлгээгээр нэг хэсэг төр танддаг. Нэг хэсэг нь социалист авторитар сэтгэлгээгээр. Тэгээ зүгээр социалист биш. Авторитар социалист гэх сэтгэлгээгээр төр танддаг. Тэгээд нэг хэсэг нь болохоор неолиберал капиталист либерал арчилсан сэтгэлгээгээр төр танддаг. Тэгээ миний бодлоор гуруула таарах. За тэгээ төрийн тухай ерөнхийдөө бол онолуудыг хуваах юм бол хоёр янз онол. Нэг нь болохоор норматив онол, тэгээ ямар байх ёстой вэ? Гүн ухааны үүднээс. Түр ямар байх ёстой вэ? Түүнийг хэрхэн үүсгэн гэж үзэх вэ? Тэ? Түр яах ёстой вэ? Нөгөө хэсэг нь болохоор эмпирик онол. Эмпирик гэдэг чинь бидний эргэн тойрны ертөнц гэсэн үг юусэн. Тэгэхээр яг одоо тэ түр ямар вэ? Яаж үүссэн бэ? Тэг яадаг вэ? Түр яадаг вэ гэдэг нь яах ёстой вэ гэдгээсээ маш хол зөрүүтэй байгаа гэдэг ихэнх тохиолдол. Тэг учраас энэ төрийн онолуудыг бас ингэж ялгаж ойлгох нь аюулж байна. За тэгээд нэлээд алдартай норматив онол болохоор энэ нийгмийн гэрээний онол, тэрний тод төлөөлөгч нь Жан-Жак Руссо. Тэгээд энэ нөхөр болохоор тэгж хэлсэн. За хүмүүс бол өмнө нь яг ийм байсан л да, энэ Руссо энтриг амьдарч байх үед болохоор чинь хаан засаглалтай байсан шүү дээ. Тэгээ хаан яагаад захирж байгаа бэ гэх юм бол бурхны хүү, бурхнаас заяатай тий шашнаар тайлбарлалт байсан. Шашнаар тайлбарлаад ахлаар чинь нөгөө хүн бүр нөгөө юм хэрэгжүүлээгүй идэлх тэр нийгмийг бүтээхэд маш хэцүү. Тийм учраас шашнаар тайлбарлах биш өөр ямар нэг зүйлээр тайлбарлах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр ямар төр байх вэ? Тэр төрийн одоо иргэдийн дунд хүлээн зөвшөөрөх үндэслэл нь хаанаас гарч ирэх вэ? Тэгэхээр Руссогийн гол санаа зовж ирсэн юм тэр. Тэр Руссо ингэж тайлбарласан байхгүй. Төмөр ерөөсөө төрийг ингэж үүсгэх гэж үзье. Хүмүүс зэрлэг байжээ. Тэгээд байгалийн нөхцөл гэж байна. Спешиал байж. Зэрлэг байжээ. Тэгээд тийм үед болохоор хуваа хийжсэн. Тэгээд ганцаараа амьдардаг. Амиа аргацаасан. Хүчтэй хүчгүйгээ. Тэгээд хүчгүйгээ дээрлэхдэг. Одоо хоолыг булааж авдаг ч юм уу те. Дайны аюул эрсдэлтэй, амьд явах баталгаагүй, эрхчлөөгүй, ганцаарх нь амьдрал байж байна. Өөрөөр хэлбэл байнгын эрсдэлтэй байх гэж чинь бас дандаа эрхчлөөтэй байх гэсэн үг биш байхгүй. Хизээ бол хизээ намайг авчиж магадгүй. Хизээ бол хизээ би гэмтэж магадгүй. Тэгэх юм бол ам хийж чадахгүй. Тэгээд олж авсан хоолоо надаас хүчтэй булаалгах гэдэг ч юм уу. Тэгэхээр эрхчлөөгүй ганцаардлагмал амьдрал байж, амьдрал бол хэрцгий богино байж байна. Тэгээд ийм нөхцөл хүмүүс амьдарч байгаа. За ерөөсөө энэ байнгын аюул эрсдэлтэй амьдралаасаа татгалзъя. Бүгд сайн дураараа зэрсгээ тавьж цөмөрөө нэг хутгаж чадтай байгаа шүү дээ, тийм. Өөрийгөө хамгаалах, хоолоо олж ирэх. Зэрсгээ тавьж энхийг сахин эрхчлөөтэй амьдрах нийтлэг зорилго хэм хэмжээ тогтоож дундаасаа итгэл даах хүмүүсийг нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, өөрөөр хэлбэл төр болгоё гэх. Тэгээд нийгмийн гэрээ хоорондоо байгуулад тэр нийгмийн гэрээний үндсэн дээр төр гэдэг юм тэр хүмүүсээс бий болж байгаа. Нэгэнт нийгмийн гэрээ байгуулчих юм бол иргэд болчихж байгаа. Тэ өмнө нь одоо хувь зэрлэг одоо хүмүүс байсан бол одоо болохоор нийгэм гингүүд л нийгмийн харилцаанд орлоо гингүүд ерөнхийдөө бол иргэн болоод төртөө болоод бие биенийхээ өмнө ёстой нөгөө өөрийн хариуцлагаа хүлээгээд. Гэхдээ цөмөрөө хамтдаа эрх хэрэгчлөөгүй юм лээ.
Тэрний баталгаа төр болох гэдэг байгаа байхгүй юу? Яг үл зэвсгээ тавьсан шүү дээ. Тэ? Зэвсгээ төр хадгалуулчихсан. Овоолоостой зэвсэг төрд байна. Зэвсэг гэдэг чинь түрүү хэлжсэн албадлага. Тэ? Албадлага, захиргаалал, хүчирхийлэл. Тэрийг ашиглах монопол ирэх зөвхөн тэ төрд байна. Тэгээд төр аюулгүй байдлыг хангах болцолтойгоор нийгэмдэх хүчирхийлэл албадлагын монополийг одоо манай орчин үед бол тэр шүүх цагдаа тэ зэрэгээр илэрж байгаа албадлагын монополийг эзэмших болсон. Тэгэхээр бид нар төрийн тухай бид хийж боддیں۔ Үнэхээр арчилсан нийгмийг бид нар бүтээ гэж бодож байгаа бол төр гэдэг чинь сайн сайхан байж болно. Сургууль цэцэглэг, эрүүл мэндтэй, нийгмийн даатгал гэх маш чухал үйлчлэгээ үзүүлж байна. Гэхдээ төр чинь энэ албадлагын монополийг, хүчирхийллийн монополийг нийгэмд эзэмшдэг онцгой этгээд шүү гэдгийг бид нар хэзээ ч мартаж болохгүй. Яагаад гэвэл тэр монопол ирэхээр бидний эрх хэрэгчлөө хязгаарлахад хизээ ямагт ашиглаж магадгүй. Ерөнхийдөө гашуун туршлагыг авах юм бол ашиглаж ирсэн. Тийм учраас арчилсан тогтолцооны хамгийн их санаа зовдог зүйл нь юу гэх юм бол яаж төрийн дур зорилгыг хязгаарлах вэ? Яаж хянах вэ? Тэгээд нэг арган түрүү бид нар яриад байсан засаглах хуваах. Тэр эрх мэдлийг хуваарлах зарчим. Монголын зарчим харамсалтай наадагдаад байна. За эмпирик онолууд бол их сонирхолтой. Зөндөө олон онол байдаг. Ерөнхийдөө бол институционал, функционал онол гэж байна. Бүтцийн тэ буюу структурын онол гэж байна. Тэгээ улс төрийн соёлын болон соёлын онол гэж байна. Улс төрийн онолууд ч гэж байна. Тэгээд надад нэлээд сонирхолтой санагддаг нь энэ төр дайн татварыг холбож үзсэн. Түүхэн явцад орчин үеийн төр яаж үүссэн бэ? Яаж бий болсон бэ? Яаж төлөвшсөн бэ? гэдгийг тайлбарласан онол байхгүй. Тэгээд энэ Чарльз Тилли, Маргарет Леви гэдэг судлаачид байдаг. Тэгээд зөвхөн хоёр ч биш өөр бас. Тэгээд бид нар бол ерөнхийдөө гэсэн төр бол махчин тий? Одоо араатай амт шиг махчин өөрийн албатаас татвараар тий татвар татаж гадаадын албатаас болохоор дайдаж эд баялагийг нь хурааж авдаг тий гаргаж авдаг экстракт гэж байгаа юм. Тэгээд эрх мэдэл баялаг өөрийн эрх мэдэл баялаг улмаар хүчирхийллийн монополоо ямагт бэхжүүлж нэмэгдүүлж явах зорилготой. Эрх мэдэл эд баялагаа нэмэгдүүлэхийн тулд албатаа буюу нөгөө албат нь юу юм бэ гэхлээр ерөөсөө эдийн засгийн суурь нь байгаа шүү дээ тий. Орлогын их үүсгэн. Эдийн засгийн суурийг өргөжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бусад төрөлтэй газар нутаг хүн амын төлөө байлгын үүсгдэг. Яагаад дайн гэж байдаг юм. Тэр Иракийн дайнтэй яагаад болсон? Ерөнхийдөө бол нөгөө газрын тосны дайн гэж нэрлэдэг шүү. Тэгээд зөндөө олон бусад те одоо дайныг бид нар үзэх юм бол ерөнхийдөө эд баялагын төлөө, эрх мэдлийн төлөө те рекицоро гэж аягүй хэрэгжсэн. Оросд бол энэ рекет нээлттэй дэлгэрсэн. Монголд ч бас тодорхой хэмжээний рекет байж байгаа. Рекет хийжсэн нөхдүүд гайгүй баяжаа. Тэгээд бас арай нэг гайгүй ингээд нэг хууль ёсны дагуу бизнес ажилуулах боломжтой болоод хууль ёсны дагуу бизнес рүү шилжсэн гэдэг. Тэрээс 90 он чи заавал надад хамгаалуул. Тэ? Одоо юун дээр гардаг штэ. Брюслигийн кинонд дээр гардаг санаж байна. Бид Брюслид аягүй дуртай болохоор. Тэгээ тэрүүн дээр нөгөө Брюслиг дууддаг штэ. Дуудаж авчраад нэг ресторан. Тэгээ тэр рестораныг нөгөө рекицорууд байсаж аваад бэлтгэлдэг. Тэ? Биднэрт нөгөө хамгаалалтын мөнгө төлөв. Тэгээд хамгаалалтын мөнгө төлөхгүй гэхээр дайндаа орж ирж бэлтлээд байдаг. Тэ? Дарамтлаад байдаг. Тэгээд тэрийг кредит гэж хэлээд байдаг байхгүй юу? Тэгээд мөнгө төлөх юм бол хамгаална. Асуудал байхгүй. Тэгээ мафи хийдэг ажил юусэн юм шүү дээ. Тэ? Кредит хийдэг. Тэгээд одоо татвар, зөвхөн төр татвар хураах хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд нөгөө мафч. Тэгэхээр яг төр энэ шиг ажилладаг гэж байгаа байхгүй юу? Тэ? Төр заавал хамгаалуул гэж тулгадаг. Хамгаалуулсны төлөө төлбөр авдаг. Бидний татвар. За тэгээд өөрийн албад хамгаалтаа зардаг гэж байгаа юм. Тэгээд дотоод гадаадын өрсөлд өрчлөөс хамгаалуулахыг тулгадаг гэдэг. Тэгээд яг нөө түүхэн явцад нөө төр яаж үүснийг харах юм бол өөг нэг аюул сонирхолтой гэхдээ цаг баг байгаа болохоор би ерөнхийдөө товчхон яриад явахаас өөр арга байхгүй. Грамши маш чухал онолч. Ялангуяа орчин үед. Тэгээд Грамши болохоор хежемони гэсэн тодорхойлолтыг ухтхууныг гаргаж ирсэн. Ерөнхийдөө бол Маркс шиг бүтцийн онолч гэх юм уу structural theories гэж англи хэлтэй. Тэгээд
энэ нөхөр тэгж хэлсэн байна. Маркс юу гэж хэлсэн бэ гэх юм бол нөх хөрөнгөний давхар гэж байна. Тэгээд ажилчин ангийн давхар гэж байна. Хөдөлмөрийн үйлчлэг явагдчих тий. Тэгээд нөгөө капитал хурлуулж авсан тэр одоо ноёрхогч давхар тий захирагч давхар болохоор ерөнхийдөө давуу эрхтэй байгаад байна. Тэгээд ажилчин ангийн хөдөлмөрийг яаж үйлчж байгаа гэх юм бол цаана дандаа ажилгүй ядуус байж тий. Тэгэхээр энэ нөхрийг ажлаас халлаа гэхэд дараагийнх нь бэлэн юм чинь нөгөө нөхөр чинь авч байгаа цалингийнхаа төлөө энэ нөхцөл муу байнтай энэ цалин бага байна гэж тэр болгон тэнцэж чадахгүй. Тэгээд тэрнээс үүдээд энэ үйлдвэрчний эвлэл гэдэг зүйл уг нь бол бий болсон. Яг л бүгдээрээ нийлээд нэг нэгдэлтэй байх юм бол бид нар тэнцэж чадна. Тэгээ үйлдвэрчний эвлэл чухал ялгалтыг байгуулсан. Неолиберал эдийн засгийн одоо зарчим үйлчилж ирснээс хойш харин энэ үйлдвэрчний тэнцэл бол маш хэцүү болчихсон. Яг л нэг жоохон өөр логикаар нөгөө дахиад бодлохаа болчихсон юм хэлдэг бол ажилтнууд нь. Тэгээд дээрэс нь нөгөө баруунд байсан нөгөө гар үйлдвэрүүд нь ерөнхийдөө 30 орнууд руу нүүчихсэн. 30 орнууд руу нүүхүүд нь нөгөө захирагч ноёрхогч төр тэгээд дотоодын одоо ноёрхогч анги давхар тэгээд дарж байгаа байхгүй нөгөө ажилчин ангийг тэгээд дээрэс нь транснационал капитал орж ирээд аюул тааламжтай нөхцөл хямд хөдөлмөрийг ашиглаж хямдхан бүтээгдэхүүн бид нар хэрэглэх боломжтой болж байна. Тэгээд Грамши болохоор тэрнээс өшөө цааш нь дэлгэрүүлээд соёлын үн шинжилгээг оруулж ирсэн баггүй юу. Тэгээд либерал хөрөнгөдний арчилсан тогтолцоо хөрөнгөдний анги нь хөрөнгөчсөн баггүй тийм. Хөрөнгөдний анги нь доогуур ангийнхныг өөрсдийн соёл, хөрөнгөдний соёл, эдийн засгийн түвшинд хүргэн бусад ангиас уг ангид дэвшин орох органик замаар хангаж нийгмийг бүхэлд нь өөртөө хамруулж чадах байнгын хөдөлгөөнд организм мэдээр өөрсдийгөө ойлгуулж хөрөнгөдний ангийг хүрээг томсгох чадвартай мэд харагддаг гэдэг. Ойлгох жоохон хэцүү байж байна. Ингэж байгаа. Хөрөнгөчсөн давхраа гэх юм бол хизээ ямагт нийгмийн цөөн үйл. Тэг капиталист гэх юм бол. Тэгээд энэ доор нь янз бүрийн хөрөнгө багтай давхар тэг ядуус хамгийн олон хүмүүс харамсалтай ядуус байх гэдэг. Монголын нөхцөлд бол дундаж давхар гэсэн нэг юм. Тэгэхээр энэ давхрын зааг хүрээ болох тэр хязгаарлагдмал. Ийшээ тэр болгон эндээс хүн орж чадахгүй. Уг нь бол мэрсэр орчдог. Онцгой тохиолдолд мэрсэр орчдог. Тэр мэд онцгой тохиолдлуудыг болгохлээр жам ёсны юм шиг тийм энэ бол ингээд та нар аюул мундаг хөдөлмөрлөөр хичээгээл зүтгээлээс боловсрол цай эзэмшээд боловсролгүйч байсан гэх тийм аюул мундаг энэ амжилтанд хүрэх боломжтой гэх рекламдаа гэдэг. Гэтэл онцгой тохиолдолд зарим хүмүүс бол үнэхээр тийм одоо Jim Carrey мэдж байгаа бах тийм жүжигчин Jim Carrey аюул ядуу байсан байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнхөө авьяасаар од болсон юм чи мэдээж яриг хөрөнгөтөн болж чадсан. Гэтэ маш цөм тохиолдол. Ихэнх тохиолдолд энэ хүмүүс бол хөдөлмөрөө мөлжүүлсэн, тэгээ үгээгүй ядуу, ерөнхийдөө бол нэг дэмжигсэн, санхүүгийн баталгааг эзэж олж чадахгүй, тийм хэврэл байгаад байна. Гэхдээ яаж ингэж харагдуулж чадаад байна? Тийм айгуугүй арчилсан тогтолцоо байна, сонгуул хийж тийм үү Монгол сонгуул хийж бид нар аюул мундас гэж чөлөөтэй очоод тэрийг инээгээл тэр намаас сонгочжээ. Тэгэл эндээс гараад байгаа шийдвэрүүд нь бол тэр бидний эрх ашиг тэр болов гэж тэгэхгүй. Энэ нөхдүүдийн хармаа зудаатгаа гэдэг. Тооны хувьд энэ давхар нэг их олшроод байдаггүй. Хөрөнгө мөнгөний хувьд болох тэр цулцаагаад байдаг. Тийм. Тэгэхээр ингэж чаддаг онцлог байна гэж байгаа байхгүй юу? Энэ либерал хөрөнгөний арчсан тогтолцоо. За яаж гэх төрн захирагч ангийн эрх ашигыг өөртөө шингээж нийгэмд бүхэлдэн дэлгэрүүлдэг гэж байгаа. Тэр эрх ашигыг ийм эрх ашигтай шүү одоо зөвшөөрлөг бий болгож штэ. Тийм. Зөвхөн ийм юм руу тэмүүлэн шүү. Гэхдээ тэр тэмүүлэл тэр ёс зүй одоо тэр мөрөөл нь захирагч ангийн эрх ашигт үйлчилсэн тэрийг тусгасан байдагтай шингээсэн байдаг гэж байна. Тэгээд институцийн чадамжаараа дамжуулан захирагч ангидаач гэсэн нөлөөлдөг. Учиргүй одоо баян улсууд те амар санаатаагаар ингээд төрөөр дамжуулаад энэ хүмүүсийг өстэй ингэж синхруулээл гэж бодоод байгаа ч юм биш бас. Дээлийнх нь
нь болохоор өөрсдөө чин сэтгэлээс бас итгэдэг байгаа байхгүй юу тэр одоо номлолт тийм. Тэгээд төрийн үүрэг юу байдаг вэ гэх юм бол иргэдийг алдах төдийлөн хүс гэж байна. Тэгээ хүчээр одоо энэ захирагч ангийн ашиг дүүжлэх биш. Харин гэгэрүүлэх гэдэг одоо боловсрол сургууль хэвлэл мэдээлэл бүх юмар тийм гэгэрүүлэх замаар нийгмийн тийшүүс адил хөрөнгөний давхаргын эрх ашиг түүнд зарагдсан соёл ёс зүйн захируулагчдаар хүлээн зөвшөөрүүлэх нийгмийг нэгтгэршүүлж хэв журамтай болгох эдийн засгийн өсөлтийг хангах. Тэгээ яриад уул уурхай эдийн засгийн өсөлт гэж дотоодын нийт бүтээгдэхүүнээр эдийн засгийн улсынхаа хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтийг биш улс орныхаа хөгжлийг бид нар дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжиж байгаа шүү. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн аюул мундаг нэмэгдээд Монгол улс одоо ядуу бүрээ орон гэж тооцогдохгүй тийм бага орлоготой дундаж орон гэдэг ангилалд орчихсон байж байгаа. Тэр ангилалд орохлоор манай ядуурл буурсан уу? Манай ядуу хүмүүс цөөрсөн үү? Ядуурл нэмэрсэн үү? Дундаж давхар зузаарсан уу? Тийм санхүүгийн баталгаа нь сайжирсан уу? Гэхлээр үгүй. Гэхдээ тэгж ангилуулсны уршиг нь одоо жишээлбэл бид нар дээр мэдээж ерөнхий нийгмийн байгууллагууд дээр. Монголч өөрсдөө баян болсон юм чинь Монголын ерөнхий нийгмийн байгууллага тусалж яах юм? Түр манайх шиг хүний эрхийн ерөнхий нийгмийн байгууллага санхүүжүүлэх ямар сонирхолгүй. Одоо бид нэр эргээд дандаа төрийг шүүмжилдэг. Тэгэхээр төрийн эрх мэдэл болохоор зөвхөн материаллык биш одоо байшин сав мөнгө дотроор болсон одоо танк манк юу гэдэг бүтцийн одоо тийм дэнд захиргааны бүтцүүд нь байна шүү дээ. Улсыг нэмэрчихсэн. Мөн соёлын залууг тэгэхээр бид нар энэ залуугийн хүчин зүйлийг залуу зөвхөн стилист байсан юм биш. Одоо ч гэсэн аюул хүчтэй нэг хүмүүлэг биш залууг яваад байгаа. Тэрийг бид нар анхаарах хэрэгтэй байна. Монголын нөхцөл би тэгж бодгийн заашгүй ярих зүйл болохоор энэ үндэсний тухай асуудал. Тэгээ үндэслэх үзэл гэж хэлээд өөр национализм гэж нөөшин тухайн нэртэй национализмын тухай ярих хэрэгтэй. Гейлер Андерсон гэсэн нэлээд чухал саналч судлаачд байдаг. Тэгээд тэд нар ерөнхийдөө юу гэж ажиглаж судалсан бэ гэх юм бол төр үндэстэн хоёр тэр болгонд давцаж байгаагүй. Орчин үеийн төрүүд болохоор дандаа одоо төрд үндэстэн гэх юм уу да англиар nation state гэдэг. Nation state. Nation үндэстэн одоо жишээлбэл хал эсвэл Монгол гэдэг ч юм уу эсвэл Орос. State гэдэг нь болохоор төр. Тэгээ одоо олон улсын одоо бидний энэ мэдрэг тогтолцоол ерөөсөө nation state. Германчууд Германыхаа өөрийн гэсэн төртэй, монголчууд Монголынхаа гэсэн өөрийн гэсэн төртэй. Тэгээ энэ бол ерөнхийдөө дэлхийн 1-р дайнаар ингэж хуваагдаад тэрнээс өмнө бол ерөөсөө шидийн нөхдүүд тэр нөгөө хаан засгийн империйн хүрээнд хамтран ангираад лээсэн баггүй юу? Дэлхийн 1-р дайнаар хувааж ирсэн, дэлхийн 2-р дайнаар өшөө хуваасан. Тэгэхдээ нөгөө 90-ад оноос нөгөө социалист блок нурангууд бас аюултай анги болсон. Югославд жишээлбэл. Тэгээ зөндөө олон орнууд нэмэгдсэн. Тэгэхээр нэг ерөнхийдөө бол нэг тийм орчин үеийн нөгөө шашнаар бид нар төрийг хүлээн зөвшөөрүүлэх болсноос хойш национализм гэдэг үнсэрхэг үзэл гэдэг нэг юм шашныг оруулчихсан. Тэгэхээр монголчууд тэгээ тэр нөгөө арчлалын онолтой бас нийлээ. Монголчууд өөрөө өөрсдөө захирнаа тийм үү? Арчлал мөн үү? Тиймгүүдээ тэгвэл монголчууд өөрөө гэсэн төртөө болоо гэсэн баггүй. Зөв юм шиг санагдаж байна. Зөв юм шиг байна. Тэгсэн чинь монголчууд яасан жишээлбэл 90-ад онд казакууд зайл. Та нар монгол биш. Тэгээ казакууд нь бид нар ялгуулсан гадуурч гэдэг хэлээд хэлсэн чинь эсвэл бурятууд нь хэлээд түл явахгүй юу? Газраа үлдээгээрэй харин. Тэр энэ бол бас нэг тийм одоо шүүмжлэхгүй үлдээж болохгүй зүйл байгаа байхгүй юу? Ямар сэтгэл төрүүлдэг вэ гэх юм бол төр үндэстэн хоёр яг нэг юм шиг. Тэгэл монголчууд аюул гоё өөрийн гэсэн төртөө монголчууд бид нар өөрсдийнхээ амьдралыг аваад явна. Уг нь бол санаа нь зөв. Гэхдээ түүхэн явцад тэр болгон багцаж байгаагүй байхгүй юу? Энэ хоёрын заа хязгаар. Хүмүүс өөрсдөө альва үндэсний орны гишүүд гэж өмнө нь бол тэгж бодож байгаагүй. Монгол гэж дандаа байсан ч юм шиг одоо үг дээрээс инээдрээ гэж яриад идэв 13 зуун гэж яриад идэв. Тухайн үед тэр хүмүүс одоо өөрсдийнхээ хүрээг юу гэж тодорхойлж ирсэн. Одоо шал өөр л байсан байгаа байхгүй. Тэгээд
Яг нь түүхчд бол ингэж хэлж байгаа л та. Хүмүүс өөрсдөө овог, тосгон, тэ хот, шашин гэх мэт жижиг нэгжийн төвшин тодорхойлж тэгээ үнэн ч баг түүндээ тэ хайртай байх, үнэн ч байх. Одоо орчин үеийн үг хэлбэр нь их оромж байх тэ гэдэг ухагтхууныг тэр хүрээндээ л ойлгож байсан. Тийм учраас хөлсний цэргүүд гэж байсан. Тэ тэр чинь одоо ингээл герман гэдэг нь тэднэрт амар хол байхгүй юу тэ. Одоо тэр өөрийн хааны асуудал юм бэ гэж бодсон шүү дээ. Тэгэхэд чинь хаа байсан ингээд энэ тосгоноос намайг Германыг хамгаална гэж зэрэг татах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд айгүйх зурцдаг. Тэгээд хүчээр тэгээд бүр ингэж барьж авч ингэж нөгөө зэрэг татдаг. Тэгээд нөгөө хөлсний зэргүүд айгүйх байсан. Тэгээд дайны технологи нарийсаад дайны зардал асар их нэмэгдсэн нөгөө танк, манк тэгээд нөгөө автомат нэтрээгээ. Тэгээд нэмэгдэх тусан болохоор амжилттай түрүү цаг хүрээгээ тэлээд зэрэг татлагыг өргөжүүлж, армийг тохимолжуулж, үнэн ч армийн ёс суртахууны суурийг өргөжүүлэх хэрэгтэй болсон. Яаж зэргүүдээ үнэн ч байх вэ? Үнэхээр амиа харьлахгүй тэ амиараа дэнчин тавьж чаддаг болохгүй гэдэг аюу хэцүү үстэй тийм үү? Одоо бид нарыг энэ одоо нэг амтан дайраад дэнцдэг нэрээ цөмөрөө өөртөө хамгаалдаг гэвэл хамгийн түрүүнд хэн бууж гарах вэ? Гэхдээ ч үсэн бодно үстэй. Юунаас яаж хамгаалах? Яагаад би хамгийн түрүүнд бууж хэрэгтэй? Юу хэлэх гэсэн? Камикадзе. Тэр яа камикадзег яаж бий болох вэ? Камикадзе нар яагаад байсан? Ерөөсөө Японы төлөө байхгүй. Тэр Японы тэгж айхтар байж чадсан чинь националист идеологи нь амар хүчтэй байж чадсан байхгүй. Тэгээ бусад нөө уламжлалт одоо хүчин зүйлс нөлөөлсөн. Гэхдээ Японы национализм Япон бол импери арстай, Япон бол бусдаас дээгүүр тийм учраас Японы төлөө өстөө нэр амиа хайрлахгүй. За. Тэгээд энийг хэлсэн байх тийм шашин ашиглаж байсан. Тэгээд гэрээлийн зуунд төрийг легитимжүүлэх одоо зүй ясна гэж шашнаа тэр болгон легитимжүүлж чадахгүй. Легитимжүүлэх гэдэг зүй ясны хэмээн бүлээн зөвшөөрөх. Тэгээд үндэстэн гэсэн шин томоохон бүлгийг бүтээж эхэлсэн. Тэгээд энэ яттай орчин үеийн төрт үндэстэн буюу энэ Nations Day тэр нь болохоор нэгэн давгаас үндэстэн соёл тулгуурласан төрийн тогтолцоо үүссэн. Тэгээд би яагаад энэ түүхийг ярих дуртай гэхлээр ерөнхийдөө бол биднэрт түүхийг аюул муу заах. Тэгээ муу заахнаас ашигтай юм шиг байна. Яг л бид нар аюул одоо юм түүхийг хэрвээ мэдэхгүй бол үнэн гэдэг хүлээгээд авчдаг. Хизээ ямагт ийм байсан гэж бодчихдаг. Тэгээд энэ Nation State гэдэг одоо жишээлбэл би өөрөө Монгол гэж бодсон. Тэгээд ч Монгол тийм ийм их оронч байна гэдэг чинь тийм ийм гэж бодчихсон. Тэгээд ингээл түүх үзэл эхлэхээр чи энэ чи түүхийн явцад над чиг хүмүүс ийм сэтгэлгээтэй болсон юм биш үү? Төр гэдэг чинь бас ийм механизмыг ашиглаж тэр их оронч гэж аягүй сайхан гэж бодоод байсан зүйл чинь дандаа сайхан биш юм биш гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд төрийн хүрээ тухайн үндэсний соёл хэл газар зүйн хүрээтэй хязгаарч бүрэн давцад нийцж байгаагүй. Энэ бол маш тодорхой, тийм? Оросууд газар сайгүй байна, Хятадууд газар сайгүй байна, Казахууд газар сайгүй байна. Тэр байтугай хазара монголчууд гээд хаа байсан тийм тэнд явж байна. Тэгээд өшөө Асан гэдэг хүмүүс байдаг. Бас монгол цусны ийм хэрэгтэй тийм. Тэр шиг царайтай гих үед тийм. Зарим үед төрийн хүрээнд хэд хэдэн үндэстэн багтаж, зарим үед нэгэн үндэстэн хэд хэдэн төрлийн тогтолцоотой байж ирсэн. Гэвч тэр өөрийгөө тухайн үндэсний дээд илрэл мэтээр ойлгохыг чармаа. Тухайн газар нутагт оршиж буй хүмүүсийн түүх, уламжлалт, соёлыг өөрийн зорилгоор нийцүүлэн бүтээлчээр төрөөж тэрхүү аль бие усны түүхийг хүмүүст тулгаж ирсэн. Боловсролын тогтолцоогоор мэдээж ирэх. Тэгээд дараа нь бол тэр хэвлэл мэдээлэл уран одоо зөвхөн яруу найр гих мэдээлэл тийм. Тэгээд нэг шүлэг хүмүүст аягүй их таалагдаад бид надад олонтоо санагдаад бид миний Монголын бүргэд гээд миний Монголын бүргэд харь газар ясаад тавихгүй гэсэн. Бүргэдэд тэгээд харь газар гэж байхгүй шүү. Уумал. Тэр хаал бол хаад чинь чөлөөтэй тийм чинь тэр бидний тэр улс орны хязгаар тэр шуу бол уг нь бол баригдахгүй байхгүй. Гэхдээ гихмит яруу найргаар те энэ нөгөө хил хязгаар
цагаан тэгэл энэ үндэстэн соёл 13-р зуун Чингис хаан одоо юу гэдэг тэр бүгдийг чинь хамгийн дээд эрхэм тэрийг л шүтгэхгүй чи Монгол биш гэж тэр энэ бол тэр эзэлэл айгүй хэрэгтэй эзэлэл их барьшиг айгүй хэрэгтэй. За тэгээд түрүүнд үндэснүүдийг нэгэн цул монголчууд гэхлээр л яг нэг адилхан. Тийм учраас Монгол гэж юу гэдгийг А, Б, В, Г, Д гэж тоочж болно гэж бодож байгаа болсон бэ. Тэгээд тэр манай юу вэ нэх урт нэртэй Мянган өөрсдийн зорилгыг суурилсан юу вэ үндэсний хөгжлийн стратеги. Тэр дотор Монгол хүний аз жаргал гэдэг үгээр тодорхойлсон байж байгаа юм харсан. Амар өвдөө ихтэйгээр хэсэг бүлэг хүмүүс тухайн тохиолдолд настай, эрэгтэй, дээд боловсролтой хүмүүс өөрөөр тодорхойлсон бидний өмнөөс аз жаргал гэж үү. Ундрын нөхөр тэрийг аз жаргал гэж бодохгүй бол ундрын нөхөр Монгол биш. Тэгээ чи Монголоо алдсан гэж хэлсэн шүү дээ. За хаана явж байна? Тийм нэгэн цул гэдэг. Тийм нэгэн цул өөрчлөгдөшгүй. Тэгээ түүхэн явцад ямагт оршиж ирсэн боддоор тоож болох үндсэн объектив шинжүүдээр үлдээх дүрсэлж ирсэн гэх. Тэгээд ийм байдлаар улс орныг дүрслэхийг essentialization гэж хэлдэг англи. Энэ нөгөө нэг надад хараад зөвхөн монголоор ярих аягүй хэцүү. Яг бол Монгол нийгмийн шинжлэх ухаан үнэхээр хоцрогдсон. Тэгээд орчин үеийн нийгмийн шинжлэх ухаанд ашиглаж байгаа нэр томьёонууд Монгол дээр байхгүй. Тэгэхээр essentialization гэдэг нэр томьёо аягүй чухал. Essence гэдэг нь болохоор мөн чанар. Тэ? Одоо цэцэг навч бай гэж бодъё. Тэрнээс ингэж шүүсэн тэ одоо яг тэр ямар амтхан үнэр одоо сарнай үнэр гэж бодъё тэ. Тэгээ сарнай одоо мөн чанар гэдэг үнэр гэдэг ч юм уу тэ. Тэр үнэрийг бид нар ингэж гараад яг ийм ингэж гаргаж ирэхтэй айлгоо. Улс үндэсний мөн чанар нь бол гэд улс үндэсний зам арга шиг бол улс үндэсний тэмүүлэл бол гэд. Тэгээд ингэ тоочж болох тэг хүн болгон адилхан тэгж бодох юм шиг тооч гэдэг чинь маш аюултай, маш хүмүүнлэг бус, маш арчилсан бус сэтгэлгээ яваад байгаа байхгүй. Тэгээд төрийн национализмыг бид нар нэг шууд харж чаддаг байх хэрэгтэй. Үнэхээр өөрсдөө арчилсан иргэд гэж бодож байгаа юм бол. Тэгээд үнэхээр хүмүүнлэг нийгмийг бид нар төлөвшүүлээ гэж бодож байгаа. Тэгээд эргээд нөө Грамшиг сануулхад хөрөнгөний либерал нийгэм захирагч гэдэг нийгэм соёл эдийн засгийн эд ойлголт эрх мэдлийг атгасан, хөрвүүлж чадсан тийм бүлгүүдтэй хяналтандаа оролцсон байгаа бүлгүүд тийм. Тэгэхээр энэ захирагч ангийн төрийг эзэлсэн байдаг гэж байгаа байхгүй юу? Марксаас юм хэлсэн. Тэд орчин үеийн төрийн технологи идеологийг ашиглан захируулагчдад иргэдэд өөрсдийгөө бүлээн зөвшөөрүүлж тэднийг өөрсдийн зорилгод идэвхтэй зүтгүүлж чаддаг. Тэр болгоомжийг тэд ингэгээд ахгүй. Одоо чи ингэж явах юм бол хүн шиг амьдарч юм жинхэнэ монгол хүн байх гэсэн үг гэдэг ч юм уу эсвэл жинхэнэ орчин үеийн хүн жинхэнэ одоо юу гэдэг одоо арчилсан хүн багтгүй заримдаа бас тэгж хэлж байгаа. Арчилсан гэх юм бол одоо зөвхөн хуваа хичээсэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Зөндөө олон эзэлөө гэдэг чинь яаж байна. Тэгээ хуваа хичээн гэдэг чинь аюу ашигтай байхгүй. Хуваа хичээн гэдэг чинь эрхлэх нэгж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд өөрөө ингэ сайхан явж байвал өөр хүмүүс тулгарч байгаа шудраг бус явдлыг харахгүй өнгөрч чадна гэсэн үг байхгүй юу? Харахгүй өнгөрөх юм чинь зүрхчин өвдөхгүй, зүрхчин өвдөхгүй юм чинь тэр хүмүүсийн төлөө дуу хоолойгоо өргөхгүй. Үндэстэн гихч идеологийн хэрэгсэл буюу категори нийгэм дэх тэгш бус байдал, сонирхол, эрх ашигын зөрчил, эрх мэдлийн ялгаа, дотоод дарга, тэгээ дотоод колоничлол гэж хэлж байна. Хүчирхийллийг нуун даргадаг. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гээл нэг юм яваад байгаа. Тэрийн зөндөө олон хүмүүс Facebook дээр лайк хийгээл дараад байдаг. Тэгээд тэр сэтгэлгээнээс би бас аягүй хайдаг байхгүй юу? Яг л ихэнх тохиолдолд ив нэгтэй байдаа гэж хэлж байгаа хүмүүс цаана юу хэлээд байна гэхээр битгий санал зөрөөдөө, битгий шүүмжлээдээ, сохроор намагдаг гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд эрх мэдлийг аягүй их юм нөгөө төвлөрүүлсэн юм цаана яваад байгаа. Тэгэхээр одоо энэ эрх мэдэлтэй нөхөртэй санал нийлэх юм бол нийс нийлээгүй түүнийг дагах юм бол эрх мэдэл гэж ойлгох байхгүй юу? Тэгш бас эцгийн эрхт ёсонд суурилсан нийгэм
давмгайлсан үндэсний хөрөнгө чимээтэй эрэгтэйчүүдийн эрх ашиг үйлчилж байдаг төр. Тийм. За тэгээ хүмүүн төрөө юу нь илүү чухал юм бэ? Хаяа ингэ төрч гэсэн маш асуудал. Төр нь илүү чухал юм шиг бодсон хэвээрээ ч гэдэг юм. Тэгээд бас Facebook-аар би ч одоо амар Facebook дээр аваад тэгээд залуучуудын надаа яагаад Facebook аягүй чухал гэхээр ерөнхийдөө залуучууд хэрэглээд байгаа Facebook-ийг. Тэгээд залуучуудын дунд ямар санаанууд үйлдэлтэй байна гэдгийг харж байгаа байхгүй юу? Тэгээд дэслэн амиа тавихад бэлэн хэлдэг Монголынхаа төлөө нөгөө залуу эрэгтэйчүүд амиа тавихад бэлэн хэлдэг байгаа юм. А тэгээд одоо жишээ нь Иракийн дан хит хэрэгтэй. Тэ? Бушийн хамсаатан хідэн нөхөрт хэрэгтэй, зэвсэг үйлдвэрлэгчид хэрэгтэй байна. А тэгээд Америкийн нэгдсэн улсад тэр одоо газрын тос бизнесийг атгасан хүмүүст ашигтай. Амар хэрэгтэй байгаа байхгүй. А тэгсэн мөртөө яагаад хөөрхийн нэгмүүд цэрэг тэ магадгүй ядуу латино айлын Америкт бол ерөнхийдөө цэргүүд доогуур давхаргаас гаралтай. Тэгээд баян айлын үр цэрэгт яв гэж бол баг байхгүй. Тэ яагаад тэр латино залуу тэдний төлөө өгөх ёстой юм бэ? Тэдний их ашиглал яагаад өгөх ёстой юм? Яг л өөрчлөлт Америк мандатгай гэж бодож байгаа байхгүй юу? Тэ? А тэгэхээр Америк мандатгайгийн цаг тэр хэсэг бүлэг нөхдийн их ашиг мандатгай байхгүй юу? Тэгж бодоод байгаа юм. Америкийн мөрөөдөл гэдэг чинь тэ Америк мөрөөдөл гэдэг чинь бас л нэг залуугийн хэрэгсэл. За. Тэгээд ихэнх нийгэм төр эрх мэдэлтэй бүлгүүдэд эслэгдсэн байдаг тул өөрийгөө легитимжүүлж, зүй ёсны хэмээн хүлээн зөвшөөрүүлж, нийт хүмүүс хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их чармал гаргах хэрэгтэй болно. Чармах хэрэгтэй байхгүй. Энд чинь тэрнээс биш бид нар одоо бүр нэг лойц амьтад биш. Уг нь бол нөө төрөлхийн ухамсартай нөхдөг гэдэг байгаа шүү дээ. Төрөлхийн эрхчлөөдөө тий өөрийн гэсэн рационал сэтгэлгээтэй ухамсартай төрсэн улсууд хэрвээ маш их чармал гаргаагүйсэн бол бид нар тэгж олноороо тийм олон зуун жилийн туршид эрх мэдэлтэй хэсэг бүлэг нөхдүүдийн эрх ашиг идэвхтэй зүтгэж ирэхгүй байхгүй юу? Тэр чармаалтыг бид нар олж харах хэрэгтэй байна. Яаж бидний усан хөвгөл биш болгож идэв. Хүмүүсийг түр үнэнч болгохын тулд түр өөрийгөө үндэстэндээ салшгүй холбоотой байдаг. Зарим тохиолдолд шашинтай, тийм салшгүй холбоотой байдаг. Төрийн мөхөл, үндэсний мөхөл, үндэсний мөхөл, хүний мөхөл мэд ойлгуулдаг. А тэгээд эх оронч байх нь төр дүнж байх гэсэн утгатай болчихсон. Тэгээ бүр долоомд хідэн дарах дүнж байх юм бол тэг төр дүнж эх оронч гэсэн утгатай болчихсон. Төр үндэстэн гэгчийн оршин тогтнолыг хур хүмүүсийн оршин тогтнолоос дээгүүртэй байдаг. Монголын эрх ашиг. Хүүхний эрх хэрэгчдээр хамаагүй тэг хүмүүнлэгээс хамаагүй Монголын эрх ашиг гэж дайраад. Улмаар өөрийн оршин тогтнолыг хүмүүсийн ангаас их хэрэгчдээс илүү үнцэнтэй хэмээн зарлж хөөлжилдэг. Тэгээ хүмүүнлэг бус төр, хүмүүнлэг бус нийгэм үр дүн. Тэгэхээр бид нар бол уг нь түрүү та хэдийг хэлснээр болохоор төрийгөө ингэж харах гэдэг байхгүй юу? Энэ болохоор иргэд. А гэхдээ иргэд шатлалтаа гэдгийг бол төдийлөн бодоогүй байна. Тэгээ бүтцийн хувьд нийгэм чинь тэгш бус. Дараа цөөн тооны баян тэг маш нэгэн дундаж давхарга нийлээ дөрвөн гүнзгий орлого багтаа тэгээд бүр үгээгүй ядуу хүмүүс байна. А гэхдээ бид нар төрийг бид бүгдийн ашиг сонирхол нийтлэг ашиг сонирхол алгачлаггүй тэгш үйлчлэх ёстой. Бидний одоо юу гэх юм зарц гэж хэлэхэд арай муухай юм даа баг л тийм. Биднэрт үйлчлэх ёстой этгээд үүдгээ. Тэ уг нь бол а гэтэл Грамшигийн хэлж байгаа болохоор тэ энэ хөрөнгөний давхарга. А тэгээ хөрөнгөний гэдгээс гадна ерөнхийдөө бол эрэгтэйчүүд давмгаалсан. А тэгээд ихэнх тохиолдолд бол давмгаалсан шашиг, давмгаалсан үндэстэн. Тэ а түр болохоор энэний өргөтгөл гэж үздэг байгаа байхгүй юу? А тэгээ бид нар энэтэй бидний зарим хаяа ийш орчдөг. А тэр ийш орчихсан хэдийг амар сайн пиардаг болох дээр хинч гэсэн ийш үсрээд орчих юм шиг сэтгэлдэл төрдөг. А тэгээд энэ төрийн зорилго нь юу гэх юм бол ерөөсөө эдний төрийн чинь эдний эрх ашигыг явуул нийгэмд.
Тэгэл эдийн засгийн хөгжил, бүтээлч хөгжил гэдэг одоо бол ерөөсөө боловсролыг юу руу хандуулах гэдэг юм бид нар санаа зовоод байна. Тэгэхээр ерөөсөө зах зээл дээр өрсөлдөж чадах үз Монгол хүн гэдэг байна. Тэрнээс биш нөгөө нэг хүн байх, тэг бусадтай зохицож амьдрах, тэгээ суралцахад сурах одоо юу гэдэг тэр өргөн хүрээнд. Тэгээ өөрийгөө нээх гэх мэт тэр өргөн хүрээнд биш. Ерөөсөө зах зээл дээр өрсөлд. Тэр чинь хэн ашигтай. Бид нар бас амар ингээд нөгөө нэг хөдөлмөрлөх соёл төлөвшүүлдэг шүү дээ. Work ethic гэж хэлдэг. Тэгээ ажлын ёс зүй гэх үг гэж одоо хөдөлмөрийн ёс зүй гэх үү? Амар ингээд work ethic-тэй усдаг. Хүртлээ ингээд ажиллаад тий. Тэгэл хэн ашигтай. Яг нь Грамши бол ерөнхийдөө тэгж хэлээд байгаа байхгүй. Грамшитай санал нийлж бол нийлэхгүй байж болно. Гэхдээ Грамшиг үгүйсгэх аргагүй. Одоо юу гэх юм гэр чигт нь үгүйсгэх аргагүй. Зарим юм дээр нь бол бид нар нюансуудаар ч юм уу маргаж болно л доо. Тэгэхээр яаж бид нар хэрвээ төртэй ийм юм бол гэхдээ төр шууд автоматар бас яг та эднэрээ төлөвлөхгүй гэж байгаа. Тодорхой хэмжээний өөрийн гэсэн нэг юм бие даасан бодолтой. Тэгээд эргээд эднэр тааш нөлөөлдөг гэх төрөө ярьжсэн шүү дээ. Хэрвээ бид нар төрийг ингэж ойлгох юм бол бид нар ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн тулд яаж ажиллах ёстой вэ? Шал ондоо хариулт эргэлхийлэх хэрэгтэй болчих واخгүй. Зүгээр л идэвхтэй иргэн. Тэгээ одоо бас миний санаа зовоод байдаг нэг юм нь болохоор манай ерөнхийлөгчөөс ахуулаад шууд ардчлал гэдэг яриад байна. Шууд ардчил чухал. Гэхдээ шууд ардчлалыг бид нар энэ нийгмийн бүтэц давхраажилт зэрэгтэй холбож үзэхгүй байх юм бол шууд ардчил чинь ялгаагүй юм. Яг бол цаг завтай боломжтой ярих чадвартай байдаг ч юм уу тэр хүмүүс нь илүү ашиглан тэр шинээр бий болж байгаа ардчилсан орон зайг. Хэрвээ бид нар тэгш бус байдлыг, бүтцийн тэгш бус байдлыг, гендерээр ялгарлан гадуурсан байдлыг үндэстэн, ястан, шашин, бэлгийн баримжаа зэргээр ялгарлан гадуурсан зарим хүмүүсийг түлхээд байгаа тэр хүчин зүйлсийг анхааралд авахгүй бол манай нийгэм тийм гоё болж чадахгүй байхгүй. Илүү тэгш шудраг нийгэм болж чадахгүй. Дээрээс нь иргэний нийгмийн байгууллагуудын үүргийг болохоор ерөнхийдөө үгүйсгэж байна. Иргэний нийгмийн байгууллагууд чинь юугаар аж холбогдолтой байдаг вэ гэх юм бол удаан хугацаанд байгууллага юм чинь удаан хугацаанд тууштай тодорхой асуудлуудыг мэргэшиж ажилладаг учраас тэндээс улс ууртай шүүмжлэл гарч ирэх боломжтой. Баталгаатай биш боломжтой. Хэрвээ иргэний нийгмийг сайн хөгжүүлэх юм бол тэгж ажил одоо баталгаатай ажил юм бол тэр бол нэлээд органик натурал процесс учраас эднэрийг чухал биш гэдэг байгаа байхгүй. Эдгээр чухал биш байх юм бол алдаг оног мэдээлэл авсан, алдаг оног оролцдог иргэд энэ айхтар бүтцийг өөрчилж чадахгүй, төрийг өөрчилж чадахгүй байхгүй. Уг нь бол хүмүүстийн нийгэм цагт орж байгаа юм. Яа найчтай цагстай талиж өгсөн биш. Гач цорын яларсан харагдсан юм. Юу яах вэ? Бас жоохон гимнастик хийх үү? Тийм үлдээгүй. Тэгээ хүмүүсийг авчирсныг би яг нөгөө юу харьцуулалтын дээр хүн биднэртээ юм ойлгоход аяга амархан байдаг гэж боддог байхгүй. Тэгээ хүмүүсийг авчирсан нийгмийн туйлын зорилго зарчмын хувьд юу юм бэ гэх юм бол ерөөсөө хүн өөрөө түрүү Кант хэлчихсэн тийм хүн өөрийн зорилго. Тэрнээс биш өөр ямар нэгэн зорилго үйлчлэх хэрэгсэл биш гэх. Тэгэхээр хүмүүсийг авчирсан нийгэмд болохоор туйлын зорилго тухайн хүний мэдээж хэрэг сайн сайх. Тэр хүн өөртөө юу юм бэ? Хүмүүсийг бус авчирсан бус нийгэмд болохоор хүнийг юу гэж хардаг вэ гэвэл өөр ямар нэгэн зорилгод хүрэх хэрэгсэл. Социалист нийгэмд болохоор нөгөө нэг юу лээ коммунизмын бүтээн байгуулалтын төлөө хүмүүсийг ажилладаг гэсэн. Тэгэхээр коммунизмын бүтээн байгуулалтын төлөө чи өөрийгөө зориулах ёстой, амиа тавьж бэлэн байх ёстой. Үхтлээ ажилласан ч тэгэл амралтгүй, зүтгэлтгүй нөгөө нэг юу гэдэг нь төлөвлөгөө даван биелүүлээд амар гоё туг мугаар шагнуулаад байсан. Тэгээд хэрвээ нөгөө нэг жоохон амармаар гэдэр санагдах юм бол одоо чи стилист биш үү, коммунист биш үү, хүнсгүй байдаг ч юм уу шүүмжлүүлдэг. Тэгээд тэрийг би дараа нь юу нийлүүлээд ирчихээ. За тэгээд хүмүүсийг авчирсан нийгэмд бол хүн өөрийн шийдвэр гаргаж автоном тэтгэх гэж үзнэ. Тэгээд тийм учраас альва нөхцөл
хүний чадварыг бэхжүүлэх, сонголтыг өргөжүүлэхэд анхаарна. Хүмүүстийг бус арчилсан бус нийгэм болохоор иргэнийг бие даан ухамсар шийдвэр гаргах чадваргүй гэж үзнэ. Янз бүрийн шалтгаан. Нөгөө өмнөх нийгэмд болохоор социалист нийгэмд болохоор ерөнхийдөө национал сэтгэлгээтэй улс учраас бид нар одоо коммунист сэтгэлгээ суугаагүй учраас л өмнөөс нь шийдвэр гаргаад заавал өмнөөс нь шийдэх маягаар ажилладаг. Тэгэхээр үр дагавар юу байдаг гэх юм бол хүмүүс нөгөө бэлэнчлэх сэтгэлгээтэй болно. Өөртөө үл итгэх. За би ч тэнийг юм да, би ч итгэхгүй дээ. Энэ дарга хийх гэж байгаа байна. Эсвэл хариуцлагаас айн бултна. Тэгээд нөгөө эсвэлтлээ одоо юу эсрүүцлээ юу илэрхийлнэ. Тэгээд бас нэг юу weapons of the week гэх хүчин мөхөс хүмүүсийн зэвсэг гэдэг хэсэг бүлэг судалгаа байдаг баг. Тиймэрхүү номч байгаа. Тэгээд тэрүүгээр коммунизм нурсан нэг шалтгаан нь юу вэ гэсэн чинь иргэд одоо ингэж жагсаал нэг үзэл бодлого чөлөөтэй илэрхийлж болохгүй юм чинь жагсаал мэгсаал эсэргүүцлээ илэрхийлэхгүй. Яаж илэрхийлсэн гэсэн чинь үйлдвэр дээр амар их брак үйлдвэр байсан гэж байна. Тийм биз социализм айгүй брак үйлдвэр байсан. Хэрвээ үнэхээр энэ нийгэмд сэтгэл хангалуун байсан бол хүн чинь сайн хэвлээд шүү дээ ажиллаа. Нийгмийн дэмжихгүй байгаа учраас хааш яаш хийгээд брак үйлдвэрлээд ингээд тэрийг бас судалсан байсан байхгүй юу сонирхолтой. За тэгээд хүмүүст арчсан нийгэмд бол хүн бүр тэгш хэрэгтэй үн цэнтэй гэж үзнэ. Тэгэхээр тэгшэрхийг бол маш их чухал үзнэ. Зарим хүн бусдаас илүү үн цэнтэй хүмүүстийг бас арчсан бус нийгэмд болохоор ялгуулах гадуурх төрөлдөг гэх. Яг одоогийн байдлаар бол нэг тодорхой хүн бусдаас илүү амар илүү үн цэнтэй байх гэж би бодоод байгаа байхгүй юу? Айгүй хэрэг юм бидэлсэн. Тэгээд тодорхой хэмжээний одоо жишээ нь ерөнхийлөгч байсан инфектер ярих юм бол тэр TV9-ийн асуудал уг нь бол маш тодорхой байгаа байхгүй юу? Тэр надад өгсөн юм байна. Гэхдээ энэ одоо шашинт хандан тэтгий өгөөрэй гэж хэлсэн надад өгсөн. Ерөнхийлөгч байгаа хүн эсвэл их хурлын гишүүн одоо юу гэдэг ерөнхий сайд төрийн албан хаагч тийм хэмжээний хувийн бэлэг хүлээж авах угаасаа ёсгүй шүү дээ. Ёсгүй хуулиар хариулсан байдаг. Яагаад гэвэл авилгалаас үржил сэргийлж байгаа байхгүй юу? Ямар ч хамаагүй бэлэг аваад авах юм бол хинч хамаагүй манай одоо тэр нөгөө нэг юу лээ томгор явгар нөхдүүдийг чинь худалдаад авах нэстэ. Тэгээ ер нь бол худалдаад аваад авах шиг байна л да. Тэгж байгаа. Хоёрдугаар тэгээд нөгөө ч өөрт нь бэлгэлч гисэн тэрийг оруулж ирэхэд галын татвар төлөх хэрэгтэй. Би Баатар сайхнаас тусалцаа гуйсан. Баатар сайхан 5 болдыг ерөнхийлөгч. Нэлээд томоохон хөрөнгөлтөд. Баатар сайхан майны тэр мөнгийг ерөнхийлөгчийн хоёрын харманд хийгээгүй ч ерөнхийд нь бол харманд хийцэх байхгүй. Хэдийгээр гараараа аваагүй өөрийн харманд хийгээгүй өмнөөс нь их хоёрын төлөх ёстой мөнгийг Баатар сайхан төлсөн байгаа бол хоёр дахь удаа дор хаяа. За бусад юмыг одоо би нэг их ажиглаагүй анзаараагүй ямар маргаа яаж байгаа. Тэгэхээр ямар ч ихээс энэ хоёрын аль нэг нь чанар хангалттай. Шүүхэд энэ хүн орхох ёстой, шүүхийн өмнө зохиосны хариуцлага бүлээн авах хүлээх ёстой. Тэнгүүд 5 өрөөнд түр хариуцлаа одоо саатууллаа гэдэг юм уу? Тэгээд 5 өрөөнд дүүш мөш нэтрээ тэгээд өшөө ихнэр хүүхэд уулзлаа гэх мэт юм. Тэгээд одоо нөгөө юу гэлээ зарлан билүү зарлан хит удаа явууллаа. Өөр чи ирдгүй. Тэгэл дахин очлоо ирдгүй гэдэг ч юм уу тэр энгийн иргэн байсан бол ийм байх уу тэр тэгш ирэх гэдэг чинь яг ийм юм дээр харагдчих хэрэгтэй байхгүй. Тэг өчигдөр Америкийн элчсэд элчсэд иргэний нийгмийн хүлээж аваад тэгээд бид хэд бас нэг янз бүрийн жижиг сажиг ярьж ирсэн чинь тэрний улс төрийн хилцээхийн залууд гэж байгаа. Иллиной мужийн Обама Иллиной мужаас сонгогдсон. Тэгээд Обамагийн сударсан чинь Иллиной мужийн захирагч суудлыг зарах гэж оролцсон юм л дээ. Тэгээд тэр нь баригдаад одоо найз шорон сууж байгаа гэж байгаа байхгүй тийм. Хариуцлага тооцож байна. Тэгэхээр тийм орлого хийсэн нь төдийлөн чухал биш. Хийжлээдэг ямар ч орнд хийжлээдэг. Ганцхан юу чухал гэх юм бол тэрний араар мөрдөө тэгээд хариуцлага тооцож ирэх үгүй юу? Нэг хүмүүст арчсан нийгэмд нийгмийн зарим тэгш бус байдлыг харж
энэ хараад байрыг солилцож. Нийгмийн тэгшүүс байдлыг цогцоор нь харж, бүтцийн ялгарлан гадуурлыг арилгахыг зорддог. Тэгээ уг нь бол би бол илүү тэр нөө социал ардчлалыг дэмждэг social democracy загвар. Би тэр бол тэр нөө solidarity-гийн загвар дээр, нэгдлийн загвар дээр суурилсан. Нийгмийн даатгал энэ төр бол тэр татвар нэлээд өндөр. А гэхдээ нийгмийн даатгал, тэгээ нийгмийн хамгаалал маш сайн. Тэгээ тэрнээс чи одоо ядуу юм байна гэдэг хэлбэл үзүүлж чадахгүй чинь Америк шиг. Тэ ерөнхийдөө хог дээр гарч байгаа гэж хэлдэг. Монголд ч гэсэн ер нь бол сая хэцүү байгаа шүү дээ. Тэгээ харьяаллын нэтрэгээл тэгээ олон янзын асуудал. Тэгээд нөгөө хүмүүсийн нөгөө аюулгүй юм сүлжээ гэж хэлдэг. Аюулгүй тор амар цорхоо. Тэ. Тэгээд бас телевизээр нэг хүн гарч ирсэн нөгөө хүлэн бүр нөгөө эдэлж гисэн дэмлийн гадаа тэгээд хончсон гихмэл тохиолдол гараад байгаа. Хүмүүнлэг бус арчилсан бус нийгэмд болохоор нийгмийн зарим тэгш бус байдлыг харж хүчээр тэнцвүүлэх гэж оролдоно. Одоо коммунизм бол нэг жишээ байхгүй юу? Хүчээр нөгөө өмчийн бураагаал, тараагаал. Зарим тэгш бус байдлыг болохоор гүнзгийрүүлдэг, харахгүйгээр, тийм. Юусэн анхаарал авахгүй. Эсвэл жам ёсны гэж үзээд тэгээд дэмжээд, үргэлжлүүлээд, заримдаа бэхжүүлээд яваад байдаг. Хүмүүнлэг арчилсан нийгэмд болохоор нийгмийн тэгш бус байдлыг цогцоор нь харж гоо тэр ярьсан ш. Би одоо бүр ингэ үйл явуулчих. Хамгийн сүүл. Тийм би хоёрыг нөгөө нэмж хийхтэй ажиж солиулчих. За тэгээд хүмүүнлэг арчилсан нийгэмд болохоор үр дүнгээс илүү үйл явц чухал. Зөвлөлөх зөвшөлдсөх аргаар шийдэн хүчирхийлэл ашиглахгүй. Тэгээд хүчирхийлэл гэдэг маш өргөн хүрээнд ойлгох байна. Албадлал түрэмгийлэл тийм. Хүмүүнлэг бус арчилсан нийгэмд болохоор үр дүн хамгийн чухал. Шаардлагатай бол хүчирхийлэл ашиглах. Тэгээ Монголд үзэх юм бол ер нь бол эдийн засгийн өсөлттэй тэгэл чөлөө зах зээл тэгэл неолиберализм бол ерөөсөө бурхан гээд 20 жил явчихсан. Неолиберализм болохоор бүтцийн тэгш бус байдлыг ерөөсөө анхаарах байхгүй. Хүн болгон тэгш боломжтой гэж номлоод яваад байдаг. Тэгээд илүү боломжтой улсууд нь хожоод яваад. Тийм учраас нийгмийн тэгш бус байдал гүнзгийрдэг. Тэгээ сүүлийн одоо энэ неолиберализм нэлээд хүчээр авсан нөгөө Thatcher, Reagan-ы үеэс хойш ингээд нөгөө дэлхийн эд байдлын хуваарлалтыг харсан чинь тэр нөгөө тэгш бус байдал болохоор бүр асар хурдтай нэмэгдсэн гэсэн тоонууд гарч ирсэн. За ядуурл болохоор нийгмийн тэгш бус бүтэц төрийн буруу бодлого бүтцийн ялгарлан гадуурлын үр дагавар гэж бол нэг харахгүй байгаа юм тэр. Юу гэж харж байгаа гэхээр ядуу хүмүүсийн өөрсдийнх нь монголчууд залхуу гэж ярих. Арчаагүй гэж яриад. Цээжид хэлсэн өөрсдөө дүгнэлсэн национализм одоо өнсөрөх үзэлттэй цэвэр цусаа хадгална гэж. Одоо нөгөө нэг даяар Монгол, Хүүх Монгол гэх мэт бүлгүүдээс гадна дөнгөж сая төрийн ордонд хилэгцүүлэг хийхэд нэг нөхөртэй гэж ярьдаг байна. Цэвэр цусны асуудал шүү чинь. Тэгээ энэ бол фашизм, расизм. Юу шүтэх ямар ихтгэл өнөмжлөлтэй байх тухай түн бүмэн ерөнхийлөгчийн захирамж гарсан харсан уу? Морин хөр, нууц товчоо, тийм чуул, ийм чуул, овоо гэх тийм. Зөндөө олон юм шүтнэ гэд бидний өмнө шийдсэн. Ерөнхийлөгч тийм ээ миний дотоод ихтгэл өнөмжлөлийн ертөнцид захирамжаар гэж халдаад байх бол энэ ямар ч ахисан нийгэм гэж надад санагдахгүй байхгүй. Эмэгтэйчүүдийг хуама өсгөх хэрэгсэл хийж үзсэн бодлого хуулийн залууг явсаар социализм үед бол аборт хоройтой, жирэмслэлтэй сэргийлэх хэрэгсэл хоройтой байсан. Тэгээд зарим эмэгтэйчүүд болохоор жил дараалан хүүхэд гаргаад бийгүй болж исэн. Зарим эмэгтэйчүүд болохоор амь насаа алдчихсан. Эсвэл өргүүлчихсэн. Одоо хууль бусаар аборт хийлээ. Маш хэрцгий аюултай. Маш олон эмэгтэйчүүд аборт хорлсон орнуудад бол амиа алддаг. Тэгсэн мөртлөө Монголын нэр хүндийг гаргах одоо нөгөө гастрол мастролтэй гадаад явж тоглолт хийх тохиолдол болохоор ямар ч хэлээсэн нэг тохиолдолд тий одоо юу миний мэдж байгаа нэг тохиолдол болохоор аборт хийлгэж болохгүй тий 5 сартай байх хүн илүүтэй хүчээр аборт хийлгүүлээд тэр эмэгтэй нас урсан. Эмэгтэй хүний юм гэж хараад байна. Гэтэл одоо дээрцэн үү гэсэн чинь яг хуулиар болохоор аборт одоо их чөлөөтэй. Тэгээд жинхэнэ сэргийлэх хэрэгслүүд болохоор чөлөөтэй. Гэхдээ абортыг маш их шүүмжилж ярьж байгаа.
Тэгж шүүмжлэхдээ яагаад аборт хийх хүрээд байна гэдгийн тухай биш. Эмэгтэйчүүдийг алуурчдаг гэдэг. Тэгэхээр хэрвээ Монгол эмэгтэй юм бол, хэрвээ эмэгтэй хүн юм бол, хэрвээ эх оронч юм бол хүүхдээ гаргаад авах ёстой гэсэн бас нэг Монгол яваад маш аюултай. Тэрнээс бүр өшөө цаашаа явах юм бол зөвхөн Монгол хүнээс гарах ёстой гэдэг. Тэр хүүхний эрх чөлөөнд маш их халдсан. Тэгээд нөгөө цусаа хадгалах, хүн амаа өсгөх гэсэн өөр зорилгод эмэгтэйчүүдийг хэрэгсэл болгон ашиглах гэсэн тэр сэтэл хэвээрээ харин надад бодогдоход уламж хүчтэй болоод эврээд байна. Хүүхэд залуус энэ бас их зугаатай асуудал санагдаад байдаг бас анхаарлаа аваад орхиж болохгүй. Тэгээ шууны багамж иргэж хүний багам хүндэг. Бас нэг төр түнгөр ёс сонгор гэдэг шиг шууны багам зүгж иргэдэг юм уу? Ер нь тэгээ шуун ч том жижиг иргэдэг болж иргэдэг юм шиг байгаа юм. Тэгсэн мэт ямар ч логикгүй юмнуудыг ингэж холбонгуудаа ерөөсөө цаана нь юу вэ гэхлээр залуу хүмүүс зарагдчих ёстой байхгүй. Яагаад залуу болохыг зарагдчих ёстой? Тэгэхээр тэр нөө насны тэр изалуг бас яваад байгаа байхгүй юу те? Насны изалууч аягүй арчилсан биш байхгүй юу? Яг бол бид нар ч нөгөө нэг арчилсан бус уламжлалыг ерөнхийдөө бол тээж авч байгаа усуд шүү дээ. Тийм үү? Яг нэг юм байгаад байгаа юм. Тэ арчилсан бус хүмүүнлэг бус за тэр байтугай бүр феодал те тэр авторитар социалист гэх мэт тэгээд тэр нөгөө эсхийг эрэхтэй усны патриархал энэ изалуугийг тэр соёлыг бид нар тэгээд яваад байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэрийг бид нар үүсгэн насаар одоо юу хийн залуусыг насаараа давталж хүчээр ингэж тулгаж уламжлуулж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг насаар ирэмбэлдэг энэ явдлыг ч гэсэн бид нар авч үзэх ёстой байгаа байхгүй хэрвээ хүмүүнлэг нийгмийг хэлдэг байгаа. Зорилго өөр байх юм бол авч үзэхгүй гэж болох байна. За тэгээд би нөгөө нэг насныхаа юг давуу эрхийг ашиглаад амар удаа яриад. Яг зөв цаг болох цаг биш гэж нууцлаа.